Танд хүмүүс хэлсэн нь одоо шууд шолоохон око чи юу худлаа санагддаг шүү дээ. Хэлжсэн хүмүүс ингээ. Лайф коуч гэж яг яадаг хүнийг хэлдэг юм. Скам юм шүү. Хүн нөрөө асуудал гээгүй байхад би асуудал ирэхгүй байдаг. 1.2 тэрбум доллар хөдлөгдөг гэсэн. Энэ мөнгө чинь айгу багтаа орох юм. Одоо утахгүй би чамд нэг юм амлчих. Монголд маш олон хүн тун утахгүй хөрөнгө оруулагч гэж өөрийгөө нэрлэдэг бол. Одоо энэ ChatGPT энтер ингээ байхад заавал тэгэл мөнгө өгөөл лайф коуч мөвч хэрэг байна. Байхгүй, ихэнх хүмүүс байхгүй яг үнэ. Стартын ер нь гаргаж ирсэн амжилттай стартапууд одоо байна уу? Shark Tank гэдэг нэг нэвтрүүлгийн энэ экосистемд гаруулж байгаа өөрчлөлт шал онд. Око ер нь тэр асуудлаар нөгөө өдрөө чих гээд байгаа юм шүү дээ ч юм уу. Тэр хэдэн үргэжтэй гэж тэр өдрөө оруулах гэдэг байгаа юм шиг тийм. Би тэдний тоог ингэж аваад ингэж хараад яад гэж биш. Bullshit. Стартап хайп бүр ингэж баг байхгүй болчихлоо шүү дээ. Баяр сайхан үг хэлж байгаа чинь зоригтой хэлж байгаа гэдэг ирсэн багтаж болохгүй. Үннийг хэлж байгаа биш. Бас биш. За сайн байцгаана сонсогчдоо та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Newtek podcast-аараа уулзаагүй нэлээд удсан байна. Тэгээ та бүхэн thumbnail ч гэсэн thumbnail-ээс харсан бах. Тэгээд энэ удаагийн зочноор life coach Techstars-ын director Ок Ахман хүрэлцэн гэж оролцож байна. Тэгээд энэ түнд урилга хүлээж оролцсон баярлалаа. Ок Ах. Тэгээд Ок Ахыг битээр бол ер нь нэгнийгээ ер нь дээр үеэс л мэднэ. Гэхдээ яг сүүлийн хэдэн жил бол нэлээд холбоогүй нэлээд удаа ирсэн баг. Гэхдээ Ок Ахын хувийн одоо блогууд энтертер блогууд энтрийг бичлэхэд тусалдаг байсан. Тэгээ Ок Ахын Start Mongolia тий компанид би хамгийн анхны ажлын гараагаа тэндээс эхэлчихлээ. Аль биесны tech industry гэх юм. Тэгээ тийм төвхтэй байгаа. Тэгээд Ок Ахыгаа урьж оролцуулж байгаа. Тэгээд хамгийн түрүүнд ерөн зүгээр таныг хүмүүс айгу мэдэх нь бол угаасаа бүгд мэднэ. Тэрнээс өөр таны карьераас ер нь одоо юуг бид нар тий одоо эсвэл манай сонсогчид онцолж ойлгох хэрэгтэй вэ? За саяны энэ life coach тэгээд Techstars-аас гадна карьерийг ойлгуулв. Тий. Одоо нэг нь яг юуг онцолж ойлгох хэрэгтэй таны. Тий. Миний бодлоор нэг надад нэг ажиглагдаад байгаа хүмүүст ингээд заримдаа ингээд хөндлөнгөөс харахаар ч юм уу жоохон ойлгомжгүй юм шиг санагддаг. Тэгээ бас тэгсэн мөртлөө бас яг ингээд чиний асуулттай адилхан. Ер нь миний карьер ингээд дүгнээд үзвэл яг одоо ямар замнал юу юм бэ гингууд би ер нь бол нөгөө стартапын үг хэллэгэн дээр ордог pivot гэдэг зүйлийг амьдралтаа байнга хийдэггүй. Тэр ингээ харангууд би ингээ нэг олон юм хийгээд байгаа юм шиг харагддаг тий. Тэгээд тэрийг болохоор хүмүүс нэг хүмүүсийн дасаагүй горим гэх юм. Гэхдээ уул нь Монголыг бодонгууд улсуудтай харьцуулаад олон юм хийх бас нэг норм штэ тий. Тэгээд тэрнээсээ болоод би зүгээр хэрвээ миний карьер зүгээр хөндлөгөөс харуул тийм ээ нэг коуч хүн байдаг энэ Techstars гэдэг энэ Америкийн компанид ажилладаг 2-3 стартап өөрөө хийгээ явж байгаа хүн гингууд би зүгээр өөрийгөө дүгнэнгууд би ер нь pivot айгу хийдэг хүн юм байна. Тэгээд тэр нь олон хүнд айгу тухгүй мэдрэмжийг өгдөг. Яах гэдэг нь мэддэггүй үнэн буруу зөө худлаа тийм нар. Тэгээд тэр өөрөө айгу тийм олон айгу сонирхолтой үнцэг болов гэж боддгийн. Тэгээд хүмүүс хэлж гин үү? Хүмүүс хэлсэн нь одоо шууд шолоохон око чи юу худлаа санагддаг шүү дээ. Хэлжсэн хүмүүс ингээ. Тэгээ олон нөгөө нэг юм удаан хийгээд ирэхээр чинь тий нөгөө нэг гоё Batman-ы ишлэл өгдөө шүү дээ. Нэг бол you die hero. Okay тий you die hero эсвэл тэгээ villain болдгоо гэдэг бол үнэн л юм байна амьдрал. Гэтэ тэрийг тийм нэг муулах гэдэг байгаа ш. Зүгээр л хүний нөгөө bias-int буюу толгойн хүн чинь нэг 80 хэдэн юм руу ингээ ханддаг юм алдаанууд байдаг хүний тархинд. Тэрний л нэг хэсэг юм шиг байдаг. Хүн мэддэг юм ал хармаар байдаг. Жохон тэрнээс нь ингээ хазаан гутал ой гэл те энэ хотлаа энэ буруу энэ буруудах юм байхгүй зүгээр тэр л юм шиг байгаад хараад. Одоо та юу хийж байна? Та сая хоёул ярилцлага эхлэхийн өмнө сар болгон Монголд ирж байна гэсэн. Тэгэхээр одоо ер нь та юун дээр ажиллаж байна? Тэгээд мэдээж Монголд ирж байгаа болохоор таны хийж байгаа Монголтай айгүй холбоотой л байж таарах бах та. Тий. Би яг энэ подкаст бичих өмнө коучинг хийчихэд ирж байна. Тэгээд коучн дээр би өөрийгөө танилцуулж ирсэн. Тэгээд танилцуулж байхдаа би шинэ их хүнтэй эхэлж байгаа шинэ клиенттэй. Тэгээ танилцуулж байхдаа өөрийнхөө хэлсэн үг нэнээс би ер нь миний ингээ ажил амьдрал чиний асуулт одоо яг юу хийж байна гэж асуувал би бис мангар хацтай хүн л гэж л. Яг л миний хийж байгаа зүйлүүд амар одоо би ашгүй насных ч юм уу те олон жил хөдөлмөрлсний эцэст ч юм уу одоо би ашгүй өөрийнхөө амьдралыг өөрийнхоороо дизайн хийж чадж байгаа. Одоо л. Өмнө нь энэ рүү зүтгэсэн. Одоо нөгөө эрх мэдэл нь ашгүй ирээд. Тэгээд тэрийгээ яг илүү 90% руу төхрөл. Өмнө нь бол магадгүй 60%, 50% байсан байж магадгүй. Тэгээ угаасаа бас яг өмнө нь ч гэсэн би юу хүсэж яах гэдгээ бас яг зөв хэлж чаддгүй байсан байж магадгүй.
Тэгэхээр та тэр үедээ бол яг юу хийж байгаа 100% мэддэг юм шиг филинг авдаг байсан юм. Яах. Тухайн үед байсан сонголт бол зөв штэ. Тэр үедээ бол. Гэхдээ нөгөө том зургаараа ингээ ухарч хараад ч юм уу 94 жоохон ороод харангууд. Тэр нь бас миний өнөөдрийн ертөнцийн дээр хийх ёстой нөгөө икигай гэж ярьдаг те хамгийн зөв сонголт байсан уу гэхээр maybe зарим нь тийм байх, зарим нь үгүй байх те. Одоо болохоор аягүй бацтай. Тэгээд хийж байгаа зүйл нь хамгийн түрүү миний чухал ажил бол энэ life coach гэдэг ажил яа. Тэгэхээр энэ бол яг л тэр үеэс л явж байгаа л зүгээр хэлбэр нь өөрчлөгдөд ирж байгаа зүйл. Тэр нь юу юм гэхээр би хүмүүст хувь хүнийх нь хөгжилд тусалж чаддаг. Тэд нарт чиглэл өгч чаддаг. Тэгээ энэ коуч гэдэг энэ мэрэгжлийн гой зүйл нь ер нь яг жинхэнэ импактыг харж чаддаг, үүсгэж чаддаг. Тэр бол миний ихнийх ажил. Миний хоёр дахь ажил бол ерөөсөл үүсгэн байгуулагч. Янз. Тэгээд үүсгэн байгуулагч founder гэдэг хүний тэр тодорхойлтон дотор орж болох бүхэл зүйлийг хийдэг. Тэгээд энд нэг Startup Play Academy-га өнөөдөр үүсгэн байгуулалт явж байгаа Mind гэдэг компани чинь өөрөө ингээд алдаад оноод мяарж агаад ийм болж байна. Mame agency дээр хамтран үүсгэн байгуулагч хийгээ явж байгаа. Тэгээд өөр бас ингээ хэд хэдэн стартапуудад тэд нартай зөвлөхөө хийгээл ментор хийгээл коучинг. Тэгээд тэрнээс гадна Монголдо сарвалга ирж байгаа нь би Hand Global-ийнхантайгаа ажиллаж байгаа. Nice. Tesla Group-ийнхантай ажиллаж байна. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингээд өөрийгөө завгүй. Тэгээ бас азтай төрөчий хэлж байгаа. Айгу гоё зүйл ер нь хийгээл явж байгаа юм. Hand Global бас сүйд нэлээд гоё том амжилт гаргасан баг шиг л шүү дээ. Тэгээд одоо бас өөр бас мэдээллүүд ч ер нь дуулдаалах шиг. За би бол танигт нэг юм дээр айгу хөндлөж авд юм аа. Ягаад юун дээр гэхээр та болохоор энэ стартап гэдэг ер нь энэ ойлголт тэгээ энэ culture-ыг анх ер нь Монголд яг энэ яриаг эхлүүлсэн гэж би зүгээр таныг хардаг байхгүй. Тэгээ яг яалтчгүй таны амьдралд энэ стартап гэдэг үг бол амар угаасаа яг core үг нь болж явах бах. Тэгээд энэ талаар ч гэсэн хоёул яг подкастынхаа дунд ярилцсан. Тэгэхээр тэнийхээ өмнө та түрүүн хэллээ те яг ийш ирэхээс өмнө life coach хийчихэд ирж байна гэд. Тэгээ life coach гэж яг яадаг хүнийг хэлдэг. Тийм. Тэгээ одоо энэтэй холбоотой ингээд нэг юм ойлголтууд сошиалар зөндөө байгаа даа шүү дээ. Үнэхээр баталгаагүй, certified хийх боломжгүй. Тэгээ энэ за би бол үнэхээр life coach юм байна гэдгээ certified хаанаас би certified хийх юм те. Тэгээ энэ ангу худлаа юм шүү, scam юм шүү. Тэ. Мэргэжлийг нь аваад үзээд түүг нь харах юм бол шин. Сэтгэл зүйч, ментор, зөвлөх, advisor энэ гэдэг энэ тогтцсон бидний таньдаг, мэддэг мэргэжлүүдтэй харьцвал арай нэг сүүлийн үеийн коуч гэдэг үг нь өөрөө хүртэл те дасгалжуулагч энэ гэсэн үг шүү дээ. Спортынхан бол ойлгоно. Жирийн хүмүүс коуч гэхэрэнт юу яг л мэдхгүй шин зүйл байгаа тийм. Монголд бүр шин. Тэгээд би болохоор одоо нэг тэгээд ингэдэг шүү. Зөвхөн хүмүүс cheat code өгье. Хэрвээ коуч хүн үнэхээр коуч юм уу үгүй юм уу гэдгийг мэдэх нэг арга нь хэдэн цаг коучлсан бэ тэрийг асууж. Тэгээд сертификат нь тэгж явдаг. Сертификат тэгж яв. Хэдэн цаг коучлжүүл нэг левел. Үр дүнг нь харахгүй. Үр дүн нь нөгөө коучинг цаг нэмэгдэж гэн гэдэг чинь их цаг хийж гэн гэдэг чинь үр дүн гарч байгаа болохоор л хийж байгаа. Энд чи яг нөгөө чөлөөт эдийн засгтээ их төстэй. Хэрвээ чи үнэхээр хүнд очиод туслаад явах юм бол хүмүүс чамаас коучинг аваа явна. Хэрвээ чи мяарлах юм бол чамайг доор нь хаална. Тэгэхээр энэ айгүй хурдан фидбек өгдөг мэрэгжил. Тэгэхээр хэлж яана хэрвээ ингээ гадуур ингээ зөндөө коучуд байгаа. Зөвхөн Монголд биш шүү. Гадуур ч гэсэн сайн коучуд байгаа, мууч коучуд байгаа, тохирох коучуд байгаа, тохирохгүй коучуд байгаа. Дотроос айгүй олон төрөл карьерийн коуч, лайф коуч. Ментороос ялгаатай юм. Ментороос ялгаатай юм нь би хүнийг шийдлийн өөрөөр нь гаргавал. Ментор болохоор би шийдлийн зөвлөнө. Шууд цагийн тийм. Өөрөөр нь ойлгуулад байгаа. Тэгээ ер нь таны одоо за энэ лайф коучинг карьераас харахад үйлчлүүлэгчдийн чинь ер нь хэдэн үн юм технологийн салбарын хүмүүс юм. Технологийн салбарын хүмүүсийн коуч мөвч авах тийм хандлага байд юм. Надад болохоор илүү nerd амар юм жинхэнэ юм rational хүмүүс шиг санагддаг байхгүй. Тэгээд илүү юм efficient movement-үүд хийдэг. Надад бол life coach гэхээр нэг тийм luxury юм шиг сонсоод байгаа бох тий. Айгуу гоё. Яг чи өстэй яг л өнөөдөр Монголд коуч гэдэг нэр томьёоны ард юу байгаа гэдгийг чи яг илэрхийлж байна л та тий. Эн чин энгийн хэрэглээ болоогүй. Яг үнэ. Энэ үнэтэй. Энэ өнөөдөр хүний өнөөдөр өөр чин одоо $1000 байх юм бол тэрийг лайф коучд өгөө. Эсвэл өмнө нь өөр юм Масловынхаа хэрэгцээн дээр нийцсэн юм даа өгөх хэл өнөөдөр Монголд лайф коучд өгөх хэрэгцээ болоогүй байх ихэнх хүмүүс юм. Гэхдээ одоо би чамд буцаага хэлчихье. Хүн болгонд лайф коуч хэрэгтэй. Хэрэгтэй юу? Хэрэгтэй. Яагаад вэ гэхээр
Түрүү чи нэг ярьсан юм байна. Хүн гэдэг амьтан аюулгүй супер компьютер, мэдрэлийн систем, тархитлагаа. Дээрэс нь бид нэр энэ нэг амар орчинд амьдардаг хүмүүс. Тэгээ энэ орчин аюул ондоо болоод байгаа. Тэ. Хоёул өнөдр ингээд ийм подкаст ингээд хийгээ тэгээ ингээд апплод хийж болдог. Тэгээ тэрийг хүн болгон үзэр 10 жилийн өмнө юм байгаагүй шүү дээ санаж байгаа шүү дээ. Мэдээллийг ингэж авч болдог. Тэгэхээр юм болгон өөрчлөгдөж байгаа энэ цагт бидний өнөөдрийн амьдрал өөрийгөө зохион байгуулалттай байлгах, өөрийгөө тайван байлгах, өөртөө итгэлтэй байх, эргэлзээгээ арилгах, чиглэлтэй үнэнч байх, өөрийгөө ирч хүчтэй тэр зам руу явах чадвартай байх энэ төр гэдэгт яг тамирчин хүн шиг харангууд аюух тусалцаа хэрэгтэй байдаг байхгүй. Харамсалтай нь юу юм гэхээр хүмүүс тэрэн дээр тусалцаа авч нэг тийм сураагүй. Ментор нь илүү дээр юм шүү гэхдээ. Зүгээр одоо жишээлбэл би тэгж одоо тэ гарц гаргалгаагаа өөрөөрөө ол цагаа алдмааргүй байгаа санагдаад байгаа байхгүй. Тэгээ менторууд чинь барыг зарим лайв коучийг бодвол үнгүү олддөө шүү дээ. Лайв коучуд үнгүү олдсон шүү. Босоо. Зөндөө олдно. In fact хэрвээ коуч хүн яах ёстой гэхээр клиент авах юм хамгийн түрүү chemistry session үнгүү хийх ёстой байдаг. Нэг цаг. Танигдаад болоод ирэхээр үнгүү байх халбгүй тий. Хэлбэрэтлэн. Тэгэхээр үнгүү бол тэр. Гэхдээ би чамд чи сая айгуу гоё юм хэллээ. Цаг алдаад гэдэг үг. Өөрөөр нь шийдэл гаргаал ингээд асуулт хүмүүст яг тийм мэдрэмж. Яагаад тэр хүн яагаад байгаа юм чи яарад тахгүй тийм. Тий яарч байгаа шүү дээ. Яагаад цаг алдаад дээ штэ мөнгө алдаад дээ штэ. Хүмүүс зүгээр яарч байгаа шүү. Гэхдээ чи бас нөгөө наймаалцдаг нэг юм мэддэг штэ. Бид нар хурд хүчтэй явах гэдгийн эсрэг чанар гэдэг зүйлийг дандаа наймаалцдаг. Тэгэл бид нар энийг линк гээл үзээд идэгтэй. Заримдаа чанар дээр анхаар одоо зураг авалтыг анханаас нь хоёлаа дүрсээ зөв барих уу? Эсвэл газ хурдтай хийчээ дараа нь энийг ингэсэн байсан байж тээ арай сайжруулах уу гэдэг энэ наймаалцыг дандаа тэгэнгუთ яагаад хүнийг шийдлийн өөрөөр нь гаргуулсан зүгээр юм эсвэл зөвлөгөө өгөх юм ялгаа нь юу юм гэсэн чинь хүний тарих ажиллах нь хүртэл ондоо юм байна гэдэг нь одоо шинжилгээ хаашгүй батал тэр нь юу гэвэл хүн өөрөө хариултаа хайчаад тэр хариултаа боддоор гүйцэтгэх магадлал нь хамаагүй өндөр байдаг юм байна. Яг бол тарих нь өөрөөр ажилт юм байна гэдгийг. Зөвлөгөө сонсож байгаа хүний тарихны идэвхжүүлэлт нэг нь хавцаа тий. Коучоор дамжуулаад өөрөөр нь ингээ шахуулаа гаргаж байгаа хүний тарихны гэрэлтүүлгэн нөгөө fMRI харах юм бол тэгэн гутаад хамгийн том хоёр ялгаа нь шүү. Ментор хүн юм ойлгох гэж чинь. Коуч хүн юм хийх гэж чинь. Үйлдэл байхгүй бол тэгээ миний айгүй надаас коуч авдаг хүмүүс бүгдээ мэднэ. Энэ жишээг би дандаа ярьдаг. Дугуйн сурахтай яг адил. Ментор хүн гэхдээ бүх менторыг би бас ментор болохоор ингэж муулах асуудал биш шүү. Ментор хүн гэхдээ яг хөө гэхэл ингэх байхгүй. За дугуй бол ийм ингэдэг дугуйн дээр ингэж мордно. Тэгээ дугуйны сандлаа ингэж зохируулаарай. Дугуй чинь ерөнхийдөө тэнцвэр байгаа болохоор энэ төргээ бүх юм тайлбарлаж өгнө. Тэгээ би дуршлагаас харахад дугуй ингэж ундгийг шүнтэр гэж ярина. Коуч хүн бас тэгж шүү заримдаа. Хэрвээ хүн хийдэг. Гэхдээ коуч хүн яадаг вэ гэхээр аль морд хоёлаа. Тэгээд хамгийн гол нь дугуйнд сурахын тулд харж үзэж сурахтаа биш шүү дээ. Хийж үзчихэл сурдаг үстэй ер нь бол хүүхдийг. Тэгэхээр коучингийн нэг юм мордуулах гэж юм дугуйн дээр. Хаалтуулна. Яг хөө миний бодлоор одоо энэ ChatGPT энтер ингээ байхад заавал тэгэл мөнгө өгөөл лайв коуч мөвч хийх хэрэг байна уу? Байхгүй, ихэнх хүмүүс байхгүй яг үнэ. Чиний хэлж байгаа. Яг бол ингээд sorry. Надад бол ингээд ChatGPT ашиглах нь илүү үр дүнтэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Угаасаа гэхдээ яг хуу энэ жишээг угаасаа айгүйх авдаг л да. Би тэгэл томьёо момьёод ингээд ажилтдаг байхад баярсаа ах ч гэсэн ингээд хүнийг дугууг унжиж сурд ингээд. Одоо гэхдээ бид нар нэг тийм амар тийм нөгөө нэг практик тийм моментууд нэг хийхээс илүү баг тийм софтвер дээр баг майнд дотор л ажиллаад байгаа юм санагдаад байгаа байхгүй. Өөр өөртөөгөө тэгэнгүүт нэг тэр амар заавал хүн байх шаардлагагүй баг ChatGPT надад шөнийн 3 тусалж штэ тэ лайв коучос илүү. Тийм. ChatGPT-ийн сүүлийн модель, Claude ч адилхан, Perplexity ч адилхан энэ одоо энэ гоё энэ chat based төлөвлөлт бол өстой үнэхээр гоё хийдэг болцсон. Та ашигладаг уу? Би ашигладаг. Бүх юмд ашигладаг. Би коучингийн хийж үзсэн. Би заримдаа өөртөө ч гэсэн заримдаа ашиглана. Коучингийн. Хийж чаддаг юмнууд байгаа. Гэхдээ бас хийж чаддаг маш олон зүйл. Энэ нөгөө хоёул ингээ орох гэдэг аргумент чинь нөгөө те. Ер нь энэ AI гэдэг юм хүмүүсийн ажлыг яг иймэрхүү ажлыг байхгүй байх нь зөв юм уу? Энээс илүү байж чадах юм лүү гэдэг сэдв. Гол үнц нь юу байгаа гэдэг надад аягүй сонирхолтой байгаа байхгүй. Яг та яг бичлэн надтай хамт ингээ сууж надтай ярих нь тэр ChatGPT-гээс илүү өөр ямар үнц нь яг гол үнц нь оршоод байгаа гэдгийг та нэлээд сайн мэдж байгаа байх гэж байна. Тий. ChatGPT чиний мэдээллийг зөвхөн чиний өгж байгаа чатаар л уншиж байгаа. Би чиний нүдийг харна.
Нүрий чинь харна. За миний нүднээс юу та мэдчих. Биний байршлыг. Чи яг сая надаа миний нүднээс юу харж чадах юм гэсэн хоёр гараа ингэж тавиад сандлаа зассан. За. Одоо намайг ингээ хилэнгуй чиний инээмсгэл ондоо болж байна. За. Эн чин чиний би над руу communicate хийж байгаа арга. ChatGPT дээр хүн ChatGPT амар гоё юм хэлэхээр нь тэр хүн яаж байгаа гэж. Тэр өрөөндөө, тэр гэртээ, тэр компьютерийнхаа өмнө ямар зүүн бэ гэж байгаа. Тэрийг ChatGPT харахгүй. Тэрийг хараагүй болохоор ChatGPT-ийн өгж байгаа зөвлөгөө нь чиглүүлж байгаа арга нь ийм хүнтэй яг адилхан. Зайлуу надад хэлээд одоо яагаад байгаа гинэ гэж асууж байгаа хүнтэй яг адилхан. Яг хоо нэг 80% 70% бол онж байгаа шүү дээ, тий. 80% 70% биш ээ. Шүү. Арай биш тий. Миний бодлоор арай доогуурах. Тэгээ бас нэг юм хэлжээ. Коучинг аваад сурцсан хүмүүс өөрийгөө коучлал сурдаг шүү. Тэгэхээр ихний гормоо олчвал аяанда ChatGPT руу шилж. In fact, коуч хүний нэг хийх ёстой зүйл нь өөрийгөө ажлаас халуулах ёстой байдаг. Тэ. Нэг тийм ялгаа байгаа. Гэхдээ би ойлгож байна. Окей. Хоёул угаасаа яа. Яг хөө би стартап хийдүүлээ хоёул яхаас өмнө зүгээр энэ лайв коуч надад айгуу сонирхолтой санагдсан болохоос урьдчилаад нэг юм жоохон асуусан. Тэгээ яг төгсгөлд нь бас хоёул эргүүлээд өргөжлүүлээд ярьж болно. Одоо хоёул яг хөө стартапын юу орохоос өмнө таны ер нь бизнес одоо хийж байгаа стартапууд их сонирхолтой одоо Momade тэгээд Play Academy гэж та түрүүн хэлсэн тийм. За тэгээ одоо мэдээч яг таны үндсэн core одоо ажилч юм бол Techstars гэж явж байгаа. Бид нар Techstars-ыг яг юу гэж ойлгох хэвээр юм? Одоо таны сүүлд хийгээд байгаа Play Academy гэдгийг бас юу гэж ойлгох. Та айгүй short гой тайлбарлах. Techstars би одоо 11 жил болох гэж байна. Нэг мэдсэн чи цаг явцсан байна. Techstars бол Америкийн нэгдсэн улс суурьтай 17 жил болж байгаа хөрөнгө оруулалтын сан. Доороо 1.2 тэрбум долларын өөрөө AUM буюу менежментийн мөнгөтэй. Тэгээд энэ дэлхийд номер 2 чигсэж байгаа хөрөнгө оруулалтын стартапд л хөрөнгө оруулдаг. Бусад юм. Тэгээ бүр стартап дотроо дөнгөж эхэлж байгаа стартапд л хөрөнгө оруулдаг. Early stage буюу Series A-с өмнөх гэж ярьдаг. Тэгээ энэ компанид би 11 жил ажиллаж байгаа. Саяхан би түрүүн хоёлаа подкастын өмнө хэлсэн сарын өмнө би Бангкок руу гэрээр нүүсэн. Тэрний өмнө би Лондонд 2 жил ажиллаж байсан. Тэрний өмнө Сингапурт энэ компанийгаа. Тэгээ ер нь миний хийдэг ажил бол партнершип үүсгдэг, project management хийдэг, баг удирддаг ийм ажлыг хийдэг. Тэгээ өмнө нь болохоор би бүх хариуцсан захирал байсан. Сүүлд болохоор би global operation, програмынхаа operation-ыг хариуцсан байсан. Одоо би буцаад бүс рүүгээ ормоор байна. Яг тэгэхээр би өөрөө тэрийг хүсэж байгаа. Тэгээ ийм ажил хийдэг, би зөвлөдөг, тусалдаг, сонгодог, гарааны компаниудыг байжуулдаг, тэрэн дотор ерөөсөө хийж бол. Нөгөө л нэг ярьсан стартап гэдэг юмны хамгийн одоо global тоглогч нарын нэг нь Techstars. Та дөрөв нөгөө 1.7 тэрбум доллар гэсэн үү? 1.2 тэрбум доллар хөдөлгдөг гэсэн. Энэ мөнгө чинь айгу багтаа ордгоо юм уу? Надад бол амар баг дүн санагдал. Тэгэл шууд топ 1 2 таа ордог гэх айгу жоохон юу санагдаад байна л да. Яг ямар ангилалтай орохоор шууд тэр лүг орчод байгаа. Өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын сан гэхээр тоон багс. Тэр ангил руу орчихсон. Доош хойшлоод ирэнгуутаа тогтвортой болсон компани гэхээр мөнгө. Одоо SoftBank бол шал өөр шал ондод шүү дээ. Шал өөр шүү дээ. Бид нар чинь нөгөө бүр ингээ батлагдсан scale түвшин рүү орж байгаа нөхдүүдэд тэд нарт угаасаа capital intensity хэрэгтэй. Тэд нарт оруулж байгаа чекийн хэмжээ гэж ярьдгийн тэр хөрөнгө оруулалтын хэмжээ хамаагүй томтой. Сая одоо 500 тэрбум доллар яригдлаа шүү дээ. Lovable одоо AI төлүүдийг л харал та тий. Ийм үнэлгээ бид нар ярьдгүй байсан шүү дээ. За сүүлд ингээл зүгээр нэг хүн нэг бараг мета ажилд авахын тулд 17 тэрбум доллар өгчлээ шүү дээ. Нөгөө scale AI тий. Acquire хийсэн нэ. За энэ айгуу сонирхолтой сэдв. Гэхдээ энэ арай ондоо энийг тэгээ хүмүүс яг ингэж хольж бодоод яг энэ early stage гэдгийг яахгүй. Гэхдээ айгуу гоё компани. Өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт руу ордог категорилтой хамрагддаг. Стартап дотроо хүртэл хамгийн өндөр эрсдэлтэй хэсэг рүү орж байгаа гэсэн үг тий. Зөв. Окей, Techstars-ыг тэгж ойлгох юм байна. За, Play Academy. Та минт явсаар байгаад одоо тий филдсээр байгаад одоо Play Academy боллоо гэж ярьж байна. Play Academy одоо юу их вэ? Хүчний минчигээ байх уу арай өөрчлөгдөх үү? Арай ондоо. Гэхдээ үндсэн нөгөө mission хэвээрээ. Тэгэд энэ арда би нөгөө хинтнээсээ би аягүй азтай ажил хийдэг хүн гэсэн. Тэрний нэг нь юу юм гэсэн. Би ерөөсөө ингээд миний Techstars гэж харна уу, Play Academy гэж харна уу, Momade гэж харна уу те. Одоо Terma гэдэг хэлээ бас нэг гоё юм хийж байгаа бид нар. Ингэнгүүт энэ болгон ерөөсөө би хүн туслаад байгаа юм шиг байна. Аягүй гоё. Би тэрийгэ хийж чаддаг боломжийг өөртөө бий болгож байгаа. Нөгөө Play Academy юу болсон гэсэн чинь минт дээр бидний концепт юу болсон гэсэн. Яг коучтэй яг адилхан би юу ойлгосон гэсэн. Хүнд нэг хитгэн зүйлийг л анхаарчвал амьдрал нь ийм сайн амжирч болох юмнууд байгаад байгаа. Хөшүүрхтэй тийм алхмууд байгаад байгаа. Хүн болгоно баг адилхан.
Тэнгууд тэрийг бид нар мент дээр яасан бэлээ нөгөө дадал зуршил болгож апаар дамжуулж ойлгуулах гэж үзсэн. Тэгсэн чинь юу фейлцсэн? асуудал юу байсан гэсэн чинь хүн өвдөөгүй өвчнөдөө мөнгөлөхөд бэлэн биш байлаа. Өвдөөгүй байх та. Өвдсөн хойно манайхан бол сайн өгдөг. Ялангуяа монголчууд ярьж тийм ээ. Антибиотик уутлаа манайхан өөрийгөө хайдаг. Ядаргаанд орсны дараа дусал хийлгдэг. Энэ тэгсэн чинь зөвхөн Монгол биш ээ. Олон улсад адилхан юм бэл. Одоо манай салбарт wellness гэж ярих юм бол хамгийн том нь юу Headspace. Headspace-ийн хэрэглэгчийн тоо нийт орлого морлогыг харах юм бол амар тоо боловч бизнесийн баланс шитийг харах юм бол амар хэцүү. Тийм. Айгу алдагдaltaй, айгу тийм марж багтай амар хэцүү бизнес. Turnover өндөр. Одоо та тийм бизнесийн өвнөр байвал яах вэ тэрийг? Энэ дээр нэг ойлгож байгаа юм тайминг айгу. Энэ wellness-ийн нэг хэцүү зүйл нь нөгөө цаг хугацаа нийцэж. Яг нөгөө миний ярьж байгаа хүмүүс одоо тэгтээ хардаа 5 жилийн өмнөхөөс бодвол supplement уудаг хүний тоо хэд вэ гэдэг асуултыг асууя. Gym ордог хүний тоо хэд вэ? Тийм ээ. Утлаа үнэн одоо янз бүрийн юм руу анхаарал хандуулж эхэлж байгаа хүн хэд вэ энэ төр гэхээр чинь цаг өөрчлөгдөж байгаа. Тэгвэл хэрвээ би байсан бол чиний асуултанд шууд хариулахад эхлээд болохоор шууд basic business-ийнхаа баланс шийт дээр анхаарч байгаа л тэгэл цагаал нийцүүлэх гээл үзэн дээ. Яг тэгэхээр миний нэг аюу дуртай аргумент юу гэдгийг гэхээр би Kylie ингээд 500 стартапын партнераас сурч байсан зүйл нь eventuality гэж нэг аргумент байдаг. Хизээ угаасаа хин нэг нь хийн. Угаасаа энэ монголчуудын дэлхийд аяар хүн болгоны хийх зүйл мөн. Тэгэхгүй бол модель нь угаасаа бүтэхгүй байхгүй. Хүн өвдсөн хойно эмчилдэг гэдгийг бүх улсыг дампууруулах гэдэг шүү дээ одоо. Гэхдээ өвдөхнөөс ашигтай байна шүү дээ. Хин зарим улс төрчд би том бизнес төлөө. Тийм болохоор тэд нар чинь энэ салбарыг тэгээ энэ зөвхөн манай салбар биш шүү дээ. Бүх салбарт юм шүү дээ. Юу тамхины компаниудын одоо сүүлийн үед хийж байгаа зүйлийг хар. Юу сонирхолтой тий. Тэгээд угаасаа л бид нар амьд гарах тэмцлээрээ лобби доол тэгэл ингээл бидний амьдралаар тоглодог шүү дээ. Надад ингэ санагдаад байхгүй. Би орог psychology гэдэг зүйлийн талаар судлаад ингээд ойлгоогүй байх үедээ илүү сэтгэл зүйн асуудалгүй байсан юм шиг санагдаад байхгүй. Тэгээ энэ талаар ингээд уншаал юм ойлгонгууд улмал надад асуудал ихсээд байгаа юм санагдаад. Тэр яг үнэн эсвэл би тэгээд энийг юу гэж харсан бэ гэхээр энэ гарууд ер нь хүмүүсийн өмнө тоодоггүй байсан юм их хүртэл юм асуудал болгож ирж тэрэн дээр ингээд мөнгө олдог болчиход байна да гэж харсан. За одоо яг энэ дээр чи би нэг коучинг юм өгөх чи заа. Коуч хүн нөөрэ асуудал гээгүй байхад би асуудал гэх ирэхгүй байдаг. Ойлгож байна тэр. Тэгмээ тесрэгээр байгаа. Хэрвээ хүн нөгөөгүй би сэтгэл зүйн зүгээр гэх юм бол би бол yes түүл болж байна. За харин чамайг хайрлахад юу садаа болоод байна вэ гэдгийг ойлоо ухъя гэдэг. Тэгтээ яг чиний саяны хэлсэн амар үнэн шүү. Өчигдөр бид нар Google-ийн батлага бид хоёр уулзаад явж байгаа. Тэгэхээр бид нар Америкаас манай Play Academy тэгэхээр одоо яадаг вэ гэхээр бид нар хүүхдүүд болон томчуудад experience based team сургалтуудыг өгдөг. Дараа 7 хоногт би тэрэлжээд 38 хүүхдүүдтэйгээ 2 дахь жилдээ кампа хийх гэж байна. Энэ жил манай камп дээр 50% нь гадаад амьдардаг монголч хүүхдүүд ирж байгаа. Google-ийн батлага гэдэг одоо хачаар нь явъя да тий. Гэхдээ бид хоёр юу гэсэн гэхээр тэд нар тэнцээ Сан Франциско болон West Coast байдаг монгол хүүхдүүдийг зохион байгуулж оруулж байна. Ингэж хамтарч байгаа бид нар. Тэгэхээр тэнцээс ирж байгаа аюу олон инженер манай монгол мундаг инженер хүүхдүүд нь ирж байгаа. Туслан дээр их шинэ. Ирж байгаа тий. Аль туслан дээр их шинэ. Туслан биш яг амралтын газрыг түрээслээд тэгээ хийж байгаа. Тэгэнгუთ нэг яригдсан сэдв энэ байна. Өнөөдөр Google гэдэг компани дээр яг чиний хэлж байгаа энэ өгөгдөл бий болонгууд сатаараа туйлширдаг гэдэг тийм ээ. Нойр маань мяавна гэдгийг харчингууд шаналдаг байхгүй тий хүн. Нойр мяага тоогоор мэдгүй хүн зүгээр штэй л гэж мэдрэмжээр. Тэгэхээр өгөгдөл гарч ирэхээр нөгөө нийгэм харснаа бизнесийн боломж гэдэг ингэдэг үнэн. Яг үнэн энэ бол турш Google компани өнөөдөр чи мэдэн штэ эрэгтэй хүн эмэгтэй хүн гэж хүнийг дуудаж болно бас хүнийг ширээ гэж дуудаж болдог болсон. Тий штэ. Хэдэн мянган тейблийн нэг гэдэг. Тий. Тэгэхээр эн чинь юу яриад байна вэ гэхээр энэ яг чиний хэлж байгаа энэ нэг шин бид нар ингээ концепт юмыг ингээ мэдлэгийг олон нийтийн хүрээнд элбэг болгож хайчаа тэрийг үнслээ тэрнээсээ гарч байгаа хор нөлөө. Тэгээ энийг хүний сэтгэл зүйн алдаа юм байна гэдгийг харцсан, баталсан. Юмаа хэмжиж эхлээд хүн шаналдаг гэдгийг хүн мэддэг болсон. Тэгтээ тэр нь замнал юм байл. Өөрөөр хэлбэл тэрнээс зүгтаад харахгүй болохоор яах юм гэдэг асуулт гарч ирж байна. Яг хөө тэр нөгөө нэг хүний цаана ингээд тэр нь ингээд нэгдэг чи цаагаараа ингээд нэг муу нөлөө үзүүлж иж болно. Гэтэ тэр хүн асуудал гэж харахгүй байх нь зөв үү? Заримдаа зөв. Яг тэр өөдрөг байдал оптимизм гэдэг чинь
Жижиг нэг эрүүл эдгээчдэг гэдэг. Nice. Гэхдээ ихэнх хүмүүс би ингээд өөдрөгөөр бодож байгаа болчихно гэж худлаа ярьдаг шүү. Болчихно гэдэг. Тий. Би тэрийг мэдэх албагүй шүү дээ. Би ингээд сайхан өөдрөг ингээд эерэг бодоод их юм бол тэгж худлаа ярьдаг. Тэр хүмүүсийг би ингээд ярингад нэг жоохон ингээд зөв асуултуудаар чиглүүлчихвэл нөгөө юм гаргаал ирдэг. Тэгэхээр үнэн туйлшруулж байгаа зарим газар зарим хүмүүс туйлшруулж байгаа тэргийг ашиглаж бизнес хийж байгаа. Гэхдээ зөвхөн манай салбар шүү. Тэр ялахад амархан уу? Юугаараа? Одоо жишээлбэл тэр яг үнэхээр тэр жижиг зүйлс тэр мөнгө өгөх чичээгээд байгаа гэдгийг нь. Тий. Амархан. Нөгөө нэг тэгээд юу айгу үнэнч гэж боддtiin. Би бусад мэрэгчлийг бодвол энэ тий. Тэрний юу гэхээр одоо стартап хөрөнгө оруулна гэдэг чинь амар хуурамч шүү дээ. Энэ чи өдөө бол мэдэн шүү дээ тий. Ямар компани яг үндэ мундаг гэдгийг харах айгу хэцүү. Тий. Би олоос энийг дандаа хийдэг. Коуч хүнийг сайн уу муу харахад айгу амархан. Өмнө ажилласан хүмүүстэй л очиж уулзчих. Яа. Тэгэл туслаагүй. Зарим нь туслаагүй. Зарим бизнес хийгээ хайцсан. Зарим нь тусалсан байт. Тэгээ би бахархалтай хэлж чадах нь миний надтай ажилтдаг хүний 90% үр дүнгээ гаргадаг. Окей. Би ингээд яг сайн хойлонгын хэлсэн шиг юм жижиг юм нөгөө нэг юм жоохон скам дууч гэх юм. За би тэгж хэлэх яг буруу гэж магадгүй зүгээр яг жижиг зүйлс дээр ингээд мөнгө олох гэж хичээгээд байгаа энэ төрлийн зүйлс рүү манай эмэгтэй хүмүүс айгүй их орж алдхан цаашин тэгэл нэг юм сургамж аваад дуусч байгаа. Тэгээд тэрнээс үргэлжлүүл юу гэхээр momade гэдэг бизнес авах шүү дээ. Ээжүүдэд зориулсан. Тэг яг би зүгээр таны нөгөө профайл дээр байхаар харсан л да. Би ихтэй өмнө ч гэсэн ер нь бизнесийн талаар мэддэг байсан. Та болохоор бүр co-founder хүн юм байна шүү дээ. Тэгэнгүүт ороод ингээ харсан чинь иймэрхүү юмнууд байна. Гэтэ таныг уулна та болон тэр бизнестэй бас мэдээж ажиллаад зөвлөгөө өгч л байгаа бах. Тэгэнгүүт аль хэзээ ер нь иймэрхүү алдаа байхааргүй юм шиг иймэрхүү алдаанууд ажиглагдсан баг. Жишээл юу гэхээр яг зүгээр амар энгийн жишээ шүү дээ танд. Юу гэхээр хэрхэн 3 сарын дотор сошиал дээр 10,000 дагагчтай болохыг зааж өгөө гэдэг хичээл байгаа бах. Тий. Тэнгүүд Mommed руу н орсон. Mommed өөрөө 10,000 дагагч байх. Тэгээд зүгээр энгийн requirement шүү дээ зүгээр асууж байгаа зүйл. Тэгээд зааж байгаа ихч тэр ихч бас өөрөө founder тий. Тэр ихчээ сошиал руу орж үзэл бас ерөөсөө 10,000 тэнд ер нь 10,000-ын experience харсан харагдахгүй санагдаад байгаа. За тэгээ бас нэг өөр нэг бас хичээлийн харлаа гэсэн чинь хэрхэн маркетингийг үр дүнтэй таргетаа онч хийх вэ гэдэг нэг хичээл байна бас. Тэгсэн чинь тэр хичээлийнх нь хүн төрсэн байдлыг харсан чинь баг нэг хүн байсан уу хоёр хүн. Тэгээ тэр хичээл өөрөө таргетаа онохгүй байгаа. Тийм. Иймэрхүү алдаанууд ч амар simple юм шүү аа. Тэг яагаад одоо та ингээд таны 17 жилийн стартапын карьерт энийг бол одоо та баг эхний жилдээ л сурч мэдчих болох байсан зүйлсүүд яагаад ийм таны одоо өөрийн чинь co-found хийж байгаа компани гарч ирээд байгаа. Тийм. Хэрвээ чи надаас энэ асуултыг 8 жилийн өмнө асуусан бол би өстө яг чамтай адилхан стресстэй л. Oh my god ичээлтэй. Тэгээд дотроо 50 байж чадахгүй байх байсан. Одоо би юу сурсан бэ гэхээр альва стартапад миний тоглох үүрэг юу юм бэ гэдэг дээр айгүй зоригтой сонголт хийж сурж байгаа. Чи мэднэ. Компани явуулж байгаа хүний хувьд. Founder хүн би co-founder гэдэг айгүй ийм гоё цол байгаа ч гэсэн бадмаа миний хамтран үүсгэн байгуулагч тэгээд тэр удирдлагын багийнхан бол энэ бизнесийг аваа явж байгаа. Тэгээ би тэнцээ тоглож байгаа тодорхой үүрэг байгаа. Би day to day manage хийдэггүй. Би одоо ер нь хараад байхад хэрвээ би өөрөө гардаж ингэж operation хариуцаагүй стартапууд дээр би одоо анханаас айгүй тодорхой хэлдэг болсон. Миний үүрэг бол чиний буюу нөгөө co-founder-ийнхаа коучинг нэгтэн. Хоёрт нь би стратегийн чиглэл гаргана. Гуравт нь би хэрвээ та янз бүрийн хэрэгтэй асууж лавлж ирэх юм бол би хатгана. 8 жилийн өмнө би яадаг байсан бэ гэхээр ороод аалтдаг байсан. Өөрөө бүх юм ороод загиндаг байсан. Яахаараа ийм тавьдгийг. Яахаараа ингэж чиний шаардлагыг хэлдэг байсан. Одоо би юу сурсан гэсэн аль нь бүтээмжтэй юм бэ гэж харангууд миний өгч чадах нөгөө хийж чадах цаг магийн чинь саарад ингэж байгаа. Тэгээд би яадаг болсон гэхлээр одоо насных ч юм аашаа нэг арай жоохон төвчээртэй харж чаддаг болсон хөндлөнгөөс. Нэг юм уужуу ах болох гэдэг. Харин тэггээл үзээд байгаа зайлвал. Яг сая яг та таны ярианаас яг үзэгчид шууд ингэ ойлгочих магадгүй. Окей, ер нь тэр асуудлаар нөгөө өдрөг үжих гээд байгаа юм шүү дээ ч юм уу. Тэр идэв үргэжтэй гэж тэр идрөө оруулах гээд байгаа юм шиг тий. Гэтэ ингээд таны нөгөө нэг юм амьдралын нэг тийм
чиг шугам философи гэж байна шүү дээ. Энэ ингээд хүнд value өгөхгүй байгаа юм санагдаад байгаа байхгүй. Угаасаа хүнд value өгөхгүй бол тэр ингээд таны ингээд уулна миний харж байгаа бол таны ингээд амьдралын чиг шугамаас ингээд шууд суураараа хазаацсан зүйл юм шиг санагдаад байгаа. Хазаасан зүйл юм шиг. Тийм тэнгуү тэрийг та ингээд зүгээр ингээд ууж хүн штэ гэд байлгаад байна гэдэг чинь тэнд нэг хүнд value өгөхгүй хүний цагаас ингээд хумсаад байгаа продактэнд ингээд шимээд байгаад хахад та тэрэн дээр арга хэмжээ авахгүй байна гэдэг нь надад жоохон санагдаад байна байхгүй. Зүгээр арга хэмжээд амар сүртэй яриад байна. Тийм. Би чиний жижиг зүйл ойлгож. Тийм. Нүг тийм жижиг зүйл дээр харагдахаар цаанаа ямар нэгэн юм том юм гарахыг бол угаасаа гарч байгааг бол үгүйсгүй санагдаад байна. Тийм. Яхахгүй. Тэгэнгүүт нөгөө талд нь нөгөө нэг cost benefit analysis гэж ярьдаг шүү дээ, тийм. Сонголт байгаа тох дандаа алдагдсан өртөгийн асуудал яригдж байгаа. Чиний түрүүчийн point out хийсэн 10,000 дагагчтай гэдэг амар crazy idea бадмаа ингээл баг ингээ гой гарч ирэн. Би эхлээд миний хүн нь өөрөө гэж байгаа байхгүй тийм. Сэний болох юм бүтггүй мó ясны. Гэтэ нөгөө талд нь би юу гэж боддгийг гэхээр окей, алдагдсан өртгийг аваад үз. Энийг хийхгүй байх юм ялгаа. Тэгээд бас дээрэс нь үүсгэн байгуулагч хүмүүс, гарааны бизнес авч явж байгаа хүмүүс өөртөө хийж ижил сурдаг үнэн. Зөвлөгөө хичнээн олон ментор байгаад менторийн ямыг сонсдгүй үстэй хүн. Яадгүй л хүн хийдэг. За нэгт нь. Гэхдээ хоёрт нь би чамд гэхдээ яг нэг үндсэн асуултанд хариулах юм. Mamed гэдэг компани энэ 4 жилийн хугацаанд хэдэн ээжүүдийг гэрээсээ ажиллаад дундаж цалин ямар болгосныг харах юм бол үнэхээр бахархав шүү дээ. Тэгээ би айгүй азтай гэж. Тэгээ тэрний нэг нь академи гэдэг бизнес байна. Тэр академи дотор бид нар шүү дээ янз бүрийн тоглолт хийгээл. Тэгээ тэрний нэг нь энэ. Чи дөрөв асуусан. Яг үнэн үнцийг үүсгэж байгаа юм уу гэсэн. Бага. Амар гоё үнц. Нааш тэгвэл та үнэхээр тэрийг ингээд надад ерөөсө харагдахгүй байгаа байхгүй. Зүгээр л фаундерууд нь ч юм уу те Mamed өөрсдөө ингээд сошиалар аягүй яриад тэдний ээжийг бид нар ингээл яаж юм мааж. Гэхдээ тэдний ээж нь ерөөсө тэнд нь харагдахгүй байгаа байхгүй. Тэгвэл хэрвээ үнэхээр те Mamed ямарваа нэгэн ээжийн амьдралыг өөрчлөлт ч юм уу те дундаж орлогыг нь ядаж нэмсэн тохиолдол байх юм бол энэ подкастын дээр ороод ирээсэй. Тэгээд тэр хин Бадма гэдэг чи Бадма ихч ч гэсэн ер нь өөрийнхөө үр дүнг бол илүү сайн харуулах хэрэгтэй юм санагдаад. Тэ яхахгүй. Бид нар ч ийм штэ авах. Одоо би ч гэсэн өөрөө бүр өөрийн биеэрээ туулсан зэ. Бид нар ингээд нэг худлаа тоо ярьдаг те. Маах 3 одоо томёдэр ч гэсэн тэгж ярьдаг лээс. 350,000 хэрэглэгчтэй гээл те. 350,000 хэрэглэгч өдөр болго ашигладаг юм шиг л ярьдаг байхгүй юу? Монгол бүх стартапт энэ хэрэглээ байсан. Тэгэл тэдэн одоо хүүхдүүдийг баг ховдоос Харвард явах замыг нээлээ. Тэ. Маркетингийн үгнүүд те. Тэнгүүд бид нар юм шал буруу юм руу эхлээ хөгжиж яах энэ замаар явах хэрэгтэй л хэл та. Гэхдээ одоо хүмүүс ер нь тэрийг нэг тийм ингээл трактдаг, мэддэг болж эхэлж штэ. Одоо аудиенс нь шал өөр болж эхэлж байна. Тэнгүүд яг тэрийг өөрчлөөсэй л гэж би зүг хүсэж байгаа юм. Харин тгийгээсэй. Тэгээ Mamed-ийн амьдралаа өөрчилсөн ээжүүдээ бол яг ороод ирээ. Бадмагч ээжүүдтэй хэлээрээ. Хэдүүлээ юу яа л да. Яг бүр зохицуул. Яг цогон байгуул л да. Яг нэг хоёр ээжүүдийг авчир хуваалцаж болох зүйлүүд байгаа. Хуваалцаж болохгүй зүйлүүд айгүйх байгаа. Хуваалцаж болохгүй зүйлүүд дээр би зүгээр нэргүй зүгээр дуртчихад заяа. Mamed-ийн Бадма гэд одоо яг энийг удирдаа явж байгаа маань миний үүсгэн байгуулагч нь над дээр анх work central дээр ирж уулзчихсан баха. Миний санаа тий. Тэгээд надаа ийм химээр байна гэхээр нь би нөгөө наадах ч бүтггүй бла бла бла. Тэгтээ чи нэг юм хийгээд надаа үндсэн PMF-ийн үндсэн юм харуулаад ир. Тэгвэл би чамд хамтрагч болъё гэсэн чи бариад хийгээд ирсэн. Work central чинь бүр дээр үйдсэн. Бүр дээр үйдсэн шүү дээ. Тэгтээ бид хоёр харин дээр үйтгэж танилцчихсан байхгүй. Тэгээд гэрийн наалгар өгч мөгөө тэгээ ингээд тэгшээ. Тэгээд сүүл цаатах чинь өөрөө босгоод тэгээд би co-founder болсон. Тэнгууд хардаа тэр үед надад татсан юм нь энэ байсан. Эмэгтэй чи нэг мэднэ. Эмэгтэй хүн өнөөдөр ээж болохоор юу болдгийг гэсэн чинь жирэмсэн болонгуудаа ихэнх албан тушаал сүүлийн үед компаниуд гоё болоод байна. Тэгтээ ихэнх компаниуд яадаг гэсэн цалингүй болгоод хайчдаг гэсэн. Зөв. Гэртээ байна. Гэртээ байх үед нөхрүүд нь ер нь бол байхгүй. Гадуур явчихна. Мөнгөгүй болчихсон хүн чинь өөртөө итгэлгүй бол нийгэмд оролцож чадахгүй бол хүүхдэд тусалж чадахгүй бол өөрийгөө алдна. Эдгээр бүр дэлхийд аяар үзэгдэл. Mamed-ийн хамгийн гоё хийж чадсан зүйл нь тэр ээжүүдийг хүүе та эд чинь интернет гэдэг юмыг ашиглаа ингээд юмд оролцож болно штэ. Өөрийгөө хөгжүүлж болно штэ гэдэг концептыг нэвтрсэн. Одоо бид нар руу нууцаар орж ирдэг мессежүүд нь юу вэ гэхээр зодддаг байсан нөхрөөсөө хаягдчихсэн хүмүүсээс амьдралаасаа Mamed-ээс болоод ангижраад өөрийнхөө орлогыг аваа хүүхдүүдэд аваад шинэ амьдралыг үүсгэсэн. Амар их жишээнүүд байна. Тэрийг л ярих хэрэгтэй.
тэрийг л ярих. Тэр яригдж байгаа бол. Гэтэ үнэн чиний хэлж байгаа. Угаасаа өшөө хүн харах хэрэгтэй. Одоо нэг бадмагч уус сонсох бах. Тэгээд намайг бас жоохон шүүмжилж магадгүй л. Угаасаа бадмагчийг би бас ингээд өөр юмнууд дээр ингээд харахад бас угаасаа өөр стартап өөр одоо фаундеруудыг ч гэсэн нэлээд сайн шүүмжилж явдیں۔ Гэтэ тэр надад угаасаа зүг санагдаад байгаа байхгүй. Нөгөө талаар би чинд медиа хийж байгаа шүү дээ. Тэнгүүд медиагаар бүх юмыг би ингээд аль болох юм honest шууд гаргах хэрэгтэй юм санагдаад байгаа. Фидбек өгвөл тэр доорн засаалт. Одоо бид нарт ер нь нэг юм дахиж удлаа хөөсрөөл стартапын орчин нэг тийм хий хоосон sugar coat гэж ярьдэн шүү дээ. Хийх шаардлага байхгүй байгаа гэж байна. Харамсалтай байна. Яа тэгэхээр өнөөдөр стартапууд хангалттай санхүүжилтээ аваад гаргасан концептуудаа нийгэмд хідэн нэвтрүүлж чадчихна. Sugar coat хийхгүй бүх юм асуудалгүй болгоно гэж байхгүй гэж юу? Яа тэгвэл хөрөнгө оруулагч нар тэрэнд бэлэн биш байна. Бэлэн биш болохоор хэрэглэгч бэлэн биш байна. Тэгтээ хөөе зөвхөн бид нар шүү. Чи дүнгэж дөрвөн scale AI-ийн тухай ярьсан шүү. Тэдний тоо чи ямар гэж бодож байна? Миний нэг амар гоё хийх Techstars гэдэг компанийнхаа доор нэг хийж олддог боломж нь юу юм гэсэн чинь би нөгөө олон улсын стартапын юмыг дандаа харах боломжтой шүү дээ. Энэ 7 хоногт бид нар Абу Дабигийн Hub 71 гэдэг програмыг би хариуцж явах тийм манай баг хариуцж шүү дээ. Бид нарт 17 компани ирж байгаа дэлхийд дайнаас. За алдартай гайгүй компани. Series A босгоцсон 5 сая орлого морлоготой компани. Би тэдний тоог ингэж аваад ингэж хараад яад гэж bullshit. Хөөсөрцөн гэж байна. Хөөсөрцөн. Амар хөөсөрцөн гэж. Нилийн. Одоо тэр scale 17 тэрбум доллараар зарагдсан тоо амар хөөсөрцөн тоо гэж харж байна. Нилийн хөөсөрцөн тоо. AI-ийн хөөсрөлт бол амар том байх шүү дээ одоо бол. Тэгээ AI бол угаасаа тийм. Scale чи AI шүү дээ. Тэгээд өөр бусад нөгөө нэг тань дээр одоо сая ирж байгаа. Адилхан. Бас л хөөссөн. Ер нь тэгтээ энийг айгу суураар нь харах юм бол энэ байгаа байхгүй. Стартап гэдэг чи юу юм? Би та хэдэд амар гоё чиний мэддгүү шиний юмыг зарах гэж байна гэж байгаа. Үгүй наадах чи юу юм? Энийг зарахын тулд би чамайг итгүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэнгуү чи хүний тарих юунд итгэдэг юм гэхээр тэгтээ энэ мяалда энэ үндэ юм байхгүй гэхээр хүн автгүй байхгүй. Яг л бодит хөрөнгө оруулагч мөнгө өгөхгүй ирээдүг олж харахгүй потенциалыг чиний харж байгаа юмыг харахгүй. Тэгэхээр хүн угаасаа өссөн үсээгөө. Бид нар яг хөө дахиад адилхан стартап одоо нэг ингээ хүний анхааралтай болохоор энд айгу гялгар юм энд айгу хоос юм байгаа гэж ярьж байгаа боловч бусад салбарууд ямар гэж бодож байна. Яа. Яг адилхан. Тийм. Дурын албыг л хар те. Гэхдээ яг шууд ингээд нөгөө нэг юм яг бүрэн продакта хийгээд үр дүн гаргаж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Тэ? Чимээг үнэд байгаа. Чимээг. Гэхдээ яг мэдээж бага хувийг эзлэх байх танаас. Тэгээ яг Монгол шиг ийм стартап калчер хөгжөөгүй. Одоо хөгжөөгүй л гэж баг ярих. Тэгээд энэ хөрөнгө оруулагчид ч гэсэн айгу бага. Тэрийг тэгээ бас ойлгохтой хөрөнгө оруулагчид нь ч тэр дотор бүр бага хувийг эзлэх байх. Тийм болохоор яг таны саний хэлсэн бас үнцэг бас надад айгу зөв санагдлаа. Тийм. Тэгээ өнөөдөр бол ингээд яг асууж үзсэн юм сайн тодорхой асуугаа гой хариултаа явуулчлаа. Тэрэнд байж тань. За тэгээд хойл одоо стартапынхаа юу руу яхад анх таныг ер нь энэ стартап гэдэг калчрыг Монголд ингээд хөгжүүлэх хэрэгтэй байна. Энийг ярих хэрэгтэй байна гэдэг яг тэр хүслийг чи өдөөсөн зүйл байсан. Чи аягаа монгол үг нь олчлаа тий. Инспирэшн тий. Үлдээсэн гээ аягаа баяр. Намайг ч хүмүүс одоо чи англи би бас хэлж байхдаа бас бодоол юм. Яа одоо намайг шимжлэх үү гэдэг. Би яг таны хамгийн анхны зүгээр таны царайтай контентыг харж исэн нь эдэр бодтой подкаст хийжсэн тий. Тэр чиний анхных. Миний анхных. Тэрнээс өмнө бол бүр танд байсан л ах. Тий байсан. Тий. Анх тэрийг өдөөсөн юу вэ? Тэр одоо таны хүсэл. Энэ түүхийг би нэг дээр үд ярьдаг байсан маань. Гэхдээ яг үнэндээ болцоо юм. Юу болсон бэ гэхээр ийм болсон юм. Би Америкт сургуульд яваад би гуйл гуйжгаал төгссөн хүн. Өөртөө өөрөөр хийж болох бүх ажлыг хийж байгаа л те. Тэтгэлэг гэдэг юм 40% нь аваад үлдсэнийг нь өөрөө ингээд нөгөө хагас потенциалаар хууль бусаар ажил хийгээл, оройн цагаар нь 0 цэвэрлээл, өдрийн цагаар нь лайф карт хийгээл студент юм байна. Ерөөсөө сургууль болон хийж болох ямар ажил бүгдийг хийж ижил төгсөн. Гэхдээ би аягүй хэцүү байсан. Тийм болохоор би 6 жил хагас сурж иж бакалавр авч ирсэн шүү дээ Америкт. Мэргэжлээ 3 сольж иж. Тэгээд тийм Америк гэдэг улс руу хүн болгон явж сурах гээд байгаа гоё л доо яхахгүй давуу тал зөндөө. Гэтэ амар үнэтэй байхгүй дипломчтэй. Миний диплом ч $120,000 диплом болж. Одоо бол таних амар байсан. Тийм бах тий. Гэхдээ тэр 120,000-ыг мөнгөгүй хүн за ингээ авчлаа би нэг цаас авчлаа нэг мангар үнэтэй цаас авчлаа. Баталгаагүй шүү дээ. Ямар ч баталгаа байхгүй шүү. Тэг би ажилд нэг тийч яг нэг мундаг компанид стартапад ажиллаж үтсэн. Би болохоор санхүүгээр болон төгссөн. Хамгийн сүүлд нь явж хамгийн бага кредиттэй төгсөж болох нь finance болж тараад тэгж. Тэгчин гутаа би яг Монголын эдийн засаг 12% ч илүү нөгөө 2 оронтой тооны хөгжил болоод намайг хүмүүс уриалсараа дуудаад Монгол руу. Тэгээ боцох болоод
Боцох гэсэн яг карма хоосон. Халаас нь юу ч байхгүй. Нөгөө сүртэй Америкт сурцсан амар хэм яриад байдаг стартап энэ тэгэл өөрөө гунд YouTube юм ярьсан нөгөө баг чинь Монголд ирэх болсон ч юу ч байхгүй. Компани байхгүй. Авчираад хийчих мөнгө байхгүй, юм байхгүй. Тэгээд тэр үед би яг үнэндээ шаналсаж байхгүй те. Яа би одоо ингэж чи яана ичиж өгч штэ гэж бодчихсан. Би яагаад тэгвэл ийм шин төрлийн юм аваачиж болохгүй ингээд. Тэг яг тэрний өмнө ч илүү 2 сарын өмнө би Seattle Startup Weekend гэдэг юмд орж үзээд гарааны бизнес. Гэхдээ би нэг оюутан байхдаа нэг төлбөрөөр төлсөн арга чинь New Idea гэдэг стартап хийчихсэн байхгүй. Тэгээ вебсайт хийж төлбөрөөр бас төлжсэн байхгүй. Тэгэхээр стартап гэдэг нь угаасаа орцсон байсан би. Энэ foundership байх нь зөв юм байна гэдэг рүү угаасаа өвчлөлтсөн байсан. Тэгжсэн хүй эннийхээ имийг ер нь Монголд авчихвал ингэж л авчирсан яг үнэндээ. Тэгээс жинэх ингээл тэр үед ингээл амар vision хараатай ингээл ёо Монголд энийг л үүсгүүл мундаг болно энэ эдийн засаг тэгээд хийж явах явцтай яг л үүсгэн байгуулагч юм шиг өөрийнхөө ярианд өөрөө итгэж эхлээл тэгэл гэтээ тэр нь цаг нь аюугаа таарсан байсан. Тэгэл ирээл яасан. Гэтээ юу шүү би анх стартапыг ярьсан хүн ерөөсөө биш. Би харин зүгээр англи үгийг нь оруулж ирсэн. Бах. Тэгэхээс технологи суурьтай компани үүсгэх тэгээд гитэмсийнхэн чинь ихний үе байсан шүү дээ. Тэд нар чинь хэд үүсгэсэн бэ? ERP нууд тий. Тэ ERP л байсан шүү дээ. Тэр үеийнхний хийдэг вебсайт ERP нэг хідэн тий. Тим хийдэг. Тэгэхээр тэгсэн тэгж оруулж ирсэн. Тэгээд тэр нь айгуу гоё юм болсон. Одоо стартап Монгол гэж байгаа. Start гэж 2 компани байгаа. Одоо ч гэсэн үйл ажиллагаа явуулдаг. Одоо би буцаад тэд нартай бас холбогдож эхлээд үйл ажиллагаанд оролцоо эхэлж байгаа. Монгол стартапын деваж юм уу? Одоо жишээл баярсаа гах ингэж хэлдэг байхгүй. Монгол бол стартапын деваж гэдэг. Гэтэ яг та энэ асуултанд хариулахдаа айгүй аим honest хариулаарай заа. Мэдээж асуудал айгүй их байгаа болохоор тэр ингээд стартапуудыг гаргаж ирэх ингээд тэрийгээрээ деваж ингэж тайлбарладаг юм байна. Яг тэгвэл яг маргааш ингээл те нэг 4 залуу ч юм уу 3 залуу нийлээд хийх юм бол яг деваж юм уу? Идлийн нэг юмыг ойлгох ёстой шүү. Баяр сайхан үг хэлж байгаа чинь зоригтой хэлж байгаа гэдэг ирсэн мартаж болохгүй. Үннийг хэлж байгаа биш. Бас биш. Тий. Зоригтой хэлж байгаа. Урам өгөх гээд байгаа. Хүмүүсийг encourage хийх гээд байгаа. Үнийг хийлгээсэй гэж хүсэж байгаа. Тэр үнцгээс нь харуул тэгж хэлэх нь зөв ба. А яг логик талаас нь хараад үзэх юм бол үгүй яалаа гэж. Тийш хамгийн хэцүү газар өстэй. Хамгийн хэцүү бол биш ээ. Хамгийн хэцүү бол яахаар биш. Хамгийн хэцүү чинь Азад хамгийн хэцүү биш үү? Биш. Биш үү? Тийм одоо лалын шашны улсуудад юм хийх аюу хэцүү. За яг мэдээж тэд нар бол яаж байгаа л да. Одоо жишээлбэл чи тийг харж байгаа ингээд шалтгаан өгөөд эднэрийг байхгүй болгосноо тэгээд ингэхээр чинь аргумент хүчилчихэж байгаа юм шиг сонсгож. Азад манайх аюу гоё шүү. Манайх бол үнэхээр гоё. Хоёлаа энэ хараа ингээд сууж байгаа ч гоё байхгүй. Хоёдуулаа ингээд сууж байгаа чинь эн чинь олон Азийн газар байхгүй байгаа штэ. Би сая жимэн манай ихнэр Бутан хүн. Би Бутан цай бас энэ талаар ажиллаж байгаа. Тэгэхэд тэнцээ нэг подкаст хийдэг залуу байна. Нэг л. Нэг л залуу. Зээ. YouTube дээр надамаг урьж байна. Ингээд цуг яри. Тэг би YouTube-ыг харуулаад би тэр ярьсан чинь манай урам авч байна надаас. Гэтэл Монголд хийдэг байгаа. Тэг гэдэг өнцгөөр харуул Монголын экосистем буюу энэ одоо энэ стартап хий гэдэг орчин бол олон газараас хамаагүй гоё. Манайд асуудал юу юм? Талант бага. Цөөхөн хүн амтай. Мөнгө байхгүй. Мөнгө эзэмшиж байгаа гарууд нь ийшээгээ мөнгө өгөхөд арай бэлэн орж эхэлж байгаа. Тийм. Манай Shark Tank-тай. Энэ айгу инээдтэй юм шиг сонсогдчих магадгүй сая хүмүүст. Shark Tank-тай тэгээ юу гэж. Shark Tank гэдэг нэг нэвтрүүлгийн энэ экосистемд гаруулж байгаа өөрчлөлт шал онд. Хүн болгон одоо стартапыг valid буюу амьдралын нэг зөв сонголт юм байна гэдгийг өссөн үсээгүй ээж аав эмээ өвгөнөр хүлийн зөвшөөрдөг тийм улсад амьдарч гин гэдэг чинь аим Сингапурт залуучууд стартапыг сонгохгүй байгаа шалтгаан нь тэнцээ залуучуудыг стартапын замнал чинь мя гэдэг л сигнал байгаад байгаа их хвчл. Тэрний хооронд Singtel дээр очиж ажил, төрд очиж ажил. Ийм л зэ нөгөө манай дээр үеийн гормор. Тэгээ энэ өнцгөр бол Монголд амар гоё. Нөгөө талуудын түрүүнд орсон юмараа Монгол улсад аяг хэцүү. Чаленж. Аяг хэцүү. Америк бол яахаргүй л стартапын. Одоо жишээлбэл залуучууд Монгол залуучууд за өөр одоо Азийн өөр нэг оронд очиод стартап энэ төр хийя гэвэл танд одоо зүгээр хамгийн гайгүй экосистемтэй болж байгаа газар нь хаана юм шиг санагдчих. Хэрвээ чадах юм бол Сингапур руу явсан дээр яахаргүй нөгөө капитал маркет нь өндөр байгаа хэрэглэгчийн дадал зуршлын явсан дэлхийд цугларч байгаа газрууд руу явсан дээр те Азтаа бол одоо би бол хэрвээ яг үнэхээр яа нэгэл хамгийн 1 2 3 экосистемийнхаа л хэдүүд рүү явсан дээр гэж хэлж байна. Дуршлагтай болоод ирэхээр хооснууд руу явах хэрэгтэй, Филиппин руу явах хэрэгтэй, Индонез руу явах хэрэгтэй, Малайз руу явах хэрэгтэй, хүн ам их түүгийн эдэн хэвээрээ боловсроогүй.
эхэлж байгаа хүмүүс боловсрцсан газар нэгсэн тэр. Nice. За окей. Одоо тэгээд Монгол за ковидын нөлөөлөлтөй баг стартап хайп бүр ингээд баг байхгүй болчихлоо шүү дээ. Нэг хэсэг баг амар л шуурж исэн да тий. 7 хоногт л нэг стартап зориулсан баг ивент болдог байл шүү дээ Монголд. Одоо баг team ивент болд юм уу? Харин тийм ээ. Яг үнэ. Тэгээд миний мэдхээр л coworking space-үүд л амар их гарч ирээл энэ тэнд баг би яг нэг 4-5-ыг нэрлэлцдэг байсан. Одоо coworking space байна уу гэхээр байхгүй. Байна уу нэрэ? Харин байхгүй. Байхгүй шүү дээ нэр төглөөч. Тэнгүүд энэ хайп яага буурчваа гэд. Яг өмнө би зүгээр сонсгоогоос дэлхийд яриад угаасаа буурж ах шиг байна. Та нэг юу гэж бодож байна? Яхахгүй сиклэр явж байгаа. Тэгээ яг чиний хэлж байгаа дэлхийд яриа буурсан. Тэгээ энийг хэлээ нөгөө хамгийн харж болдог нэг өгдөл нөгөө хөрөнгө оруулалтын тоонууд яг харж болно. Тэгвэл 23 оны тооны хэмжээ яаж унсан, 24 онд яаж унж байгаа, буцаж босч байгаа энэ төр дээр айгүйх сигнал харагдаж байгаа. Яг Монголд болж байгаа чиний хэлж байгаа яг үнэ. Өнөөдөр ивент болохгүй байна. Өнөөдөр шинэ хүмүүсийн очих газар байхгүй болцсон байна. Дээр үед нөгөө урам өгдөг байсан их сурвалжууд нэг үеийг. Тэгтээ бас нөгөө талаас өөр зүйлүүд бас гараад ирсэн. Дахиад адилхан Shark Tank, Apprentice Meeting энд нар чинь айгүй бидний мэдээллийг өөрөөр өгöd байгаа байхгүй тийм ээ event experience биш ч гэсэн ийм юмнууд ордог болсон өгдөг болсон. Унтсан. Тэгээ энэ бол одоо надад юу гэж харагдаж байна гэж. Чин боломж. Энэ экосистем ингэж яатсан байгаа. Яагад гэвэл одоо хин нэгэн шин тоглогч орж ирээд энийг идэвхжүүлээд энчээ өөрийн байр суурь авах боломж байна. Би яг одоо энийг хаана хийх гэж байгаа гэж Таиландд хийж. Тийм үү Таиланд стартап муу юм уу? Яг үнэс. Тийм үү. Би Таиландыг алдаг гэж бодсон шүү дээ. Алдаг байсан. Одоо буцаж сэргэж байна. Тэнгүүт нь би очиж одоо тэрийг авах гэж. Миний зорилго. Би Таиландын экосистемийг би одоо очиж хөгжүүлнэ, тэрийг баазна. Nice. Тэгвэл бас Монгол хүмүүстэй ширхтэй юм байна. Таныг аваад эхэлсэн чинь тэр байхгүй. Ер нь бол тийм. Тэгэхээр ер нь бол тийм. Хөдөлгөөн ингээ унтсан байгаа. Тэгээ гой боломж гэж харж байна. Хийх. Энэ угаасаа буцаж сэрхэн цаг хугацааны асуудал тий да. Одоо тий эдийн засагтай энэ айгу уялдаатай байгаа байлгүй тий. Даймантай холбоотой, улсын эдийн засаг сүрж байгаатай холбоотой л ах. Тэгээд одоо улам л дайн нэмэгдээд их юм шүү дээ. Харин. Тэгтээ нөгөө чи нөгөө мэдэх бол дэлхийн хамгийн урт хугацаанд амжилттай явж байгаа компаниуд эдийн засгийн хэцүү нөхцөлд үүссэн компаниуд байдаг. Тийм тийм. Тэгэхээр энэ нөгөө үүсгэн байгуулагч хүмүүс чи гажиг хүмүүс шүү дээ. Гарааны бизнес хийн гэдэг ингээд модонд орцсон ч гэсэн яг үнэндээ бас яг тим амар модонд орох хэвээр зүйл бас яг биш байхгүй юу? Эрсдлийн шинжээч хүмүүсээс харахаараа. Тий. Баахан залуучуудыг хэлээс алаа ичиж байгаа байхгүй яг ихнээс нь. Амар хэцүү замна шүү дээ. Ер нь бол тэгэл аймаг их цус үзэж байгаа хаа. Би бол тэгж бодоод байгаа шүү дээ. Халуулт гэж тий. Зүгээр л баг залуучууд нь ингээ стартап хийхдээ яг ингээ юу шийдэх гэж байгаа вэ? Яг эцсийн миний зорилго юу вэ гэхээс илүүтэй би баг стартапын өвнөр гэж харагдхан гоё харагддаг болоод шууд хийж байгаа хүмүүс байна. Зөндөө. Монгол ч гэсэн. Shiny гялгар юм аа л хийн штэ тий. Гоё. VC өөрийгөө хөрөнгө оруулагч гэж одоо утахгүй би чамд нэг юм амлчихъя. Монголд маш олон хүн тун утахгүй хөрөнгө оруулагч гэж өөрийгөө нэрлэдэг бол. Стартапын юу? VC миси тэгэл яа. Яа тэгэхээр олон улс тэр хөдөлгөөн айлцсан болсон байхгүй. Манайх болохоор одоо би үүсгэн байгаад энэ компани энэ модонд орт. Утахгүй би хөрөнгө оруулагч гэдэг модонд орт. Тэр хүмүүсээ ашиглах хэрэгтэй юм шүү хөрөнгө оруулагч хүмүүс. Тий, тэглэх байх. Зээ. Окей. Start Mongolia гэдэг одоо миний хамгийн анх одоо дадлага хийжсэн компани. 4 сар интернет хийж байгаа. Тэгээд том юм байна би явсан. Энэ компани одоо байгаа юу? Бага. Та холбоотой байгаа юу? Холбоотой. Одоо яг юу хийж байна? Тэр талаар нь. За хоёр байгаа шүү дээ тийм ээ. Startup Монгол, Start гэж. За Start шүү. Start нь venture builder гэж байна. Яа. Тэгтээ үйл ажиллагаа хамаагүй багассан байгаа. Портфолио компаниуд байгаа хэвээрээ. Тэгэхээр одоо нөгөө нэг яг л хөрөнгө оруулалтын сан горим руу гол орсон гэсэн үг. Ер нь нэг дундаж жижигээс дундаж VC компаниуд буюу venture capital гэж ярьдаг энэ өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулдаг хүний мөнгийг аваад хөрөнгө оруулж байгаа компаниудыг харах юм бол горим нь юу байдгийг гэхээр амар ингэж ажиллаж байгаа хэдийг сонгоод тэд нартай хөрөнгө оруулчаад төвлөгөө суучдаг шүү дээ ер нь бол тий. Тэгээ баг цалин байлангаас тахгүй зүгээр шууд ингээл баг хичээнд орчих. Ер нь бол тийм шүү. Зөв менежлж байгаа гарууд нь менежмент фигээ зөв аваад, return-осоо юм аваад, цалингаа энэ тэр үүсгээ бүтцээ гоё болгоо явчихтیں۔ Ихэнх нь бол үгүй. 2-3 хаан юм байдаг. Одоо таны тэгэл стартаар хөрөнгө оруулалт хувийн авцсан байгаа ингээд стартапууд байгаа шүү дээ. Ер нь хүмүүст ер нь энэ venture capital-уудыг зөв ойлгуулах гэдэг нөгөөднөөс одоо ингээд тэдний одоо риск стартапуудад ингээд бүх одоо рискийг хамт ингээд туулах болон үйлчлэгээ үзүүлнэ. Тэгэл зөвлөгөөг нь өөрөөр ингээл те нэтворк ашиглуулна энэ гэдэг ч юм уу те. Ярьдیں۔ Тэгээд тэгэнгүүтээ
танай компани тэдэн хувийг авчаа. Тэгээ ирээдүйд та хэд ингээд томорчих юм бол тэндээс чинь бид нар ашиг аваад явъя гэдэг. Модель яа харахгүй. Зөв тий. Одоо хувийг авахаас өөр бас опшн байдаг уу? Одоо нэг хувийг авах гэрээнүүд нь айгүй гой шин аргууд бий болоод байгаа тий. Одоо миний зүгээр яг энэ салбарын ингээ хөгжлийг ингээ ирээдүйн нь би ингээ чиглэж хараад ямар гоё өнцг харагдаж байна гэхээр үүсгэн байгуулагчид нь бооцоо тавьдаг хувилбар өшөө болно. Америкт ганц хоёр туршилтууд байгаа даа. Өөрөөр хэлбэл одоо чи сонсч байсан бол би одоо Pirity-ийн нэг сан байдаг юм а тий. 100 би ирүү очиод өөрөө ингээ apply хийх юм бол надад л 100,000-ыг өгнө. Тэгээ би саяыг хүртэл авч болно. Тэгээ би тэр мөнгөөрөө миний юу их тэд нар надад л бооцоод. Гэрээ нь юу юм гэхээр миний ирээдүйн 10 жилийн орлогоос тэд нар хувиа буцааж авна. Ямар муухай юм бэ дээ. За муухай ч гэж гэхдээ гойсон. Яг стартап гэхдээ яг адилхан шүү дээ. Мяа багт нь жоохон мөнгөөр 20% авчиж байгаа шүү дээ. Тэгчээд ирээдүйд тэр 100,000-аар одоо манай үүсгэн байгуулагч Дэвид Коун яг энийг хэлүүл айгаа. Манай Дэвид Коун Uber-т хөрөнгө оруулсан. Манай үүсгэн байгуулагч. Uber-ийн үүсгэн байгуулагч Travis баруун эргээс зүүн эргээс мөнгө цуглуулж явж байхдаа Колорадогоор дайраа гарахгүй. Тэгээ Дэвид таньдаг байсан. Тэнгуут нь Дэвид чинь угаасаа мэрэгчлийн хөрөнгө оруулагч юм. Олон жил хөрөнгө оруулсан. Оо маа гэж Travis $150,000 бичээ өгсөн байхгүй тэр өдөр маань. Энийг авч. Тэр $100,000 нь хэдэн $150,000 хэдэн төгрөг болсон гэж. Одоо амар бах уу. $250 сая болсон. Амар нэмэгдсэн. За одоо бодоорой. Энэ шударгуу. Шударгалах. Надад шударгаас. Гэтэ нөгөө талаас нь харуул. Тэ? 250 сая юмыг 150,000-аар авцсан гэдэг чинь тэр нөгөө үүсгэн байгуулагчдаа тэр чин тэрний халааснаас л мөнгө багасж байгаа гэсэн үг мөн биз дээ. Тэгээ харангууд бас шударга биш юм шиг бод. Гэхдээ нөгөө талд нь харуул тэр байгааг бол яах юм гэхээр чинь бас хэцүү. Тэ? Тэг яг өөр хүн бас 150 өгч гэлээслэх. Зөндөг цуглуулсан шүү дээ. Тэгж хэлсэн дээ. Тэг өвөр шүү дээ. Тэгээ масаа яшаа орж ирэл хамаг юм байна. Стартын ер нь гаргаж ирсэн амжилттай стартапууд одоо байна уу? Би угаасаа мэдэхгүй гэж магадгүй заа. Окей. Угаасаа та хэдийн цаагуур ингээ өчнөө өөр яг амжилттай явж байгааг мэдэхгүй байгаа гэж магадгүй. Тэгээд миний мэдхээр за ингээл би харах санахгүй байна. Одоо ер нь тэр компаниуд байна уу гэхээр яг хэцүү. Тийм. Тэнгүүд та хэд амар ашиггүй юм шүү. Тэгээд сүрээл баг бүгд сүрээл. Тэгээ одоо яг хувь авдаг. Тэгээ би өөр хувь авч исэн тохиолдол байна уу гэж баг бодож эхэлж байгаа байхгүй. Би бас яг 10 хэдэн компани байгаа. Портфолио тэрний нэг нь зочил одоо чинь тийм ээ. Тэгээд жишээ нь бид нар бас энэ стартап компанид би бас нэг шинэ модель бид нар туршиж үзсэн шүү. Тэрний юу юм гэхээр мөнгөн биш байдлаар үнэлэм тусалцаа өгөөд тэгээ хувь авах горимор орсон. Тэгээ хөрөнгө оруулалт босгоход нь туслах гэдэг горимор орсон. Энийг болохоор venture build гэдэг горим байгаа. Тэгээ хийж утсан. Айгүй сонирхолтойгоор болсон Монголд. Гэхдээ яг чиний хэлж байгаагаар модель нь бизнесийнхаа хувьд бүтээгүй. Яагад гэвэл тэгээ энийг тэгтээ хэлэхдээ би нэг юм саналмаар. Дэлхий дээр хэдэн VC байдгийг гэвэл одоо зөвхөн юунд одоо Сингапурт харах юм бол 200 VC байдаг гэж ярьдаг. Тэр 200 VC-ийн хэдэн эерэг өгөөчтэй байдаг гэж бодож байна чи. Таныг 10% байгаа л үгүй. 10% дээтлэн. Дээтлэн үү? Ихэнх VC тэр гадуур ингээ venture гэж яриад байгаа гарав чинь. Дампуурт байхгүй ихэнх нь. Дампуурах юм уу тий бүр. Гэтэ та ингээд нөгөө нэг юуг нь харах уу? Одоо жишээл за үүсгэн байгуулагдаад за одоо тэдний стартапууд тэгсэн байжгаад за нэг 5 жил ихний 10 жил ингээ ямар ч үгүй байж байгаа. Нөгөөд нь ингээ пик хийх үед илүү шууд хамардаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдол яг юм зурцсан юм юу байгаа. Тренд ажиглагддаг уу? Ажиглагдана. Гэхдээ нөгөө нэг нийт портфолио одоо би амар гоё шин судалгаа хэлчихье. Дөнгөж юм жижиг чек өгж байгаа старт хөрөнгө оруулалтын сан заяа. Яг эцэст нь одоо энэ түүхэн бүх VC-ний түүх ингэж хараад ашигтай ажиллахын тулд хэдэн компанид хөрөнгө оруулах хэрэгтэй гэж бодож байна. Мэдгүй. 76-аас дээш байх. Тэгэл аваалах хэрэгтэй байна тий. Тооны тоглоом байхгүй юм чи. Яагаад гэвэл чи мэдэн штэ. Чи түрүү яг энэ асуултаараа надаас юм асуусан шүү. Компаниуд байгаа юм уу гэдэг чинь. Яг гарч ирэл байхгүй болдог байхгүй юу? Мэдэн штэ. Би одоо хэдийг дампур болов. Хэдэн компани дампур. Би ирээдүйд хэдийг дампур болох бол зөндөг дампур бол. Тагтаа тэрийг хэлэх хэрэгтэй юм шүү. Юу гэж? Одоо ингээл өмнөх кейсүүдээ ярих хэрэгтэй юм шүү. Одоо ингээл сүрчлээ гэл.
Тэгэхгүй бол хүмүүс одоо нөгөө нэг над ингээл тань руу ингээл бас ингээл амар гэрэлтэй орж ирэл такс үрэл гэрэлтэй орж ирэл такс үрээд байгаа юм сайн. Би дэрэг нэг хэлдэг арга нь хүүе би одоо ингээл ментор хийх тоолондоо ч юм ивент дээр шүүгч мөхч хийх тоолондоо нэг ярьдаг зүйл олоос ч гэсэн адилхан. Стартапын үүсгэн байгуулагч болно гэдэг бол хамгийн тэнэг сонголт шүү гэдэг би дандаа хүмүүст хэлдэг. Тэнгүүд та яг тэрийгээ ингээд ч юм уу ярихгүй байгаад хахаар хүмүүс тантай ингээд нэг тийм юм honest юм яриа өрнүүлж хүртэл чадахгүй болчиход баг. Тэгэл нэг таны хоёулын ангийнх нь подкаст эхлэх үед окей чуудлаа штэ гэдэг яриаар орчод байгаа юм шүү. Үнэ. Юу тэгтээ юу юм бэлээ? Нөгөө нэг дахиад адилхан өөр юм бас нөгөө хувийн философийн одоо аль замнал дээр явж байгаа гэдгээсээ харангууд би хүн болгонд хүрч чадахгүй. Хүн болгон миний тухай зөв мэдлэг мэдээлэлтэй байж чадахгүй. Хүн болгон хизээч яг үнэндээ хүн болгон бас түүнийг өөрөөр шүүдэг, дүгндэг. Тэгээд миний ажил тодорхой хугацааны дараа зарим нэг хэрэгтэй хүмүүстэй зөв мэдээллийг өгнө, заримд нь өгөхгүй. Тэгтээ тэглээгээд би алдаагаа ярихгүй байх нь зүг гэж байгаа бол ерөөсөө биш. Одоо чинь минт дээр бид нэр Shark Tank-аас үнэхээр мундаг шаркуудаас хөрөнгө оруулалт авсан. 60 мянган даунлоод аваад явсан. Олон газар харьцуулбал гайгүй ч юм шиг. Тэгсэн мөртлөө яг бизнес болгоё гэхээр байхгүй бүтггүй. Тэгэхээр мяарсан. Тимч болохоор pivot хийгээд Play Academy гэдэг юм болгосон. Би Shark-уудтайгаа очиж уучлалтгүйгаад уулзаад хийдэг ажиллаа хий. За одоо тэгвэл хоёул аягүй гоё honest ярьж байгаа юм чинь ментор стартапын менторуд за одоо хөрөнгө оруулагч ч юм уу тэр хүмүүсийн энэ антрепренеруудад хилдэг хамгийн худал ер нь зөвлөгөө юу юм шиг байна танд? Одоо таны ингээ бүх карьер хамгийн худлаа хэлдэг үү? Амар худал. Айгүй олон зүйлийг бид нэр худлаа ярьдаг шүү дээ менторуд ер нь бол. Айгүй олон зөвлөгөө маань тохирдгүй юм хүмүүс. Би бас яга ментор биш болоо коуч болсон шалтгаан яг л энэ л байгаа юм л да. Бид нар нэг юм нэг гоёот би айгүй энэ монголоор гоёот гэдэг үг ашиг олсон юм. Англиар болохоор юу нөгөө бас гоё одоо ингээ англи үг мартчих. Sugar coating юм уу? Үгүй ээ. Ментор хүнийг бид нар ингээд яг нэг олоос ингээ нөгөө старт Texas ч одоо ингээ нийтдээ 5,000 компани тахгүй юм манай. Тэнгууд бид нар чи би ч ингээ байнгын компаниудтай тулаал ажиллаж байгаа шүү дээ тийм. Тэнгууд миний нэг тэд нарыг ментортой уулзахад нь хэлдэг нэг үг гэдэг. За залуучуудаа та хэдтэй бид нар одоо 60 мундаг менторуудыг авчиж уулзуулнаа. Тэд нар чамайг ингэн зөвлөгөөр нэгэнтэй чи энийг чи яг мэд чи өөрөө хийжсэн. Хөөе би өөрийгөө үсгэн авч. Хөөе окей чи иш хардаа ингэ чи. Иш хардаа ингэ чи. Иш хардаа ингэ. Ингэ. Үгүй иш. Үгүй иш. Үгүй иш гэд ингээд дэвэл хүний хүзүү яах вэ? Гоё болно шүү дээ. Энэ бүх газар бүх менторуудын хийдэг ажил. Хөрх юмтан санаатай тэгж байгаа юм биш. Өөрийнхөө мэдлэгээр л хүн туслах гад үзээд байгаа юм зайлвал. Гэхдээ тэрний эффект нь юу болж хуурдаг юм гэхэлэр баахан үзэл бодлоод орж ирээд хүнийг төөрүүлээд тэгээд тэр нь тус биш болоод аяанда асуудал болж хуурдаг. Тэгэн гот тэр үед үүсгэн байгуулагч хүн өөрөө дандаа энэ хариуцлагыг ментор талтаа тавьчаад байгаа боловч яг үүндээ үүсгэн байгуулагч хүн талтаа айгүй хариуцлага байгаа байхгүй. Ингэж ярахаар чи хин рүү н хүзүүгээ эргүүлэх юм бэ эргүүлэхгүй юм бэ гэдэг чинь чиний сонголт байх хэрэгтэй гэж ярьдаг. Тэг хэлэх гээд байгаа санаа яасан ментор зөндөө алдаатай зөвлөгөө өгдөг. Гэтэ буруу санаатай биш хөрх юмтан туршлагаасаа л хуваалцах гээд байгаа нэг үтсэн юм хуваалцах гээд байгаа нэг хүнийг нэг сайн болчоос хэвчэх гээд байгаа. Гэтэ тэгэл нөгөө менторинг туршлага гэдэг чинь бас өөр тусдаа туршлагатай. Одоо ингээд та ингээд бүх цаггүй бүх карьераа ингээд харахад стартаптай холбоотойгоор ер нь өмнөх бүх хугацаанд буруу хийж ирсэн зүйл нь юу вэ? Одоо ч за би таны сүүлийн жишээг сонслоо. Мент дээр та ингээд шаакуудаас хөрөнгө оруулалт татсан. Тэгээд 60,000 даалгавар авсан амар амжилттай ер нь тэр чинь. Тэгэнгүүт Монголын стартапууд нэг юм продакт гэдэг зүйлээ бүр ингээд нэг юм хайчт юм шиг санагдаад байна. Тэнгүүд нөгөө нэг Америк ч юм уу те Герман, Европын стартапууд чинь продакта баг амар юм чулуу болгоод болгосныхоо дараа тэр одоо бидний хамгийн сайн хийж чадаад байгаа тэр жинхэнэ sugar coating хийгээл амар мөнгө аваад хайплж майплал те явах ажиллаа баг тэд нар өөрсдөө шийдэг баг. Өөр хүмүүсээр орох хэлдэг баг. Зарим нь тэгдэг. Тийм. Тийм. Би өстө 1000 алдаа гаргасаарч байх болно. Хамгийн том гаргадаг алдаа үүсгэн байгуулагч чинь миний гаргасан хамгийн том алдаа хүмүүсийн менежмент. Гарааны бизнес хамгийн хэцүү зүйл нь хүмүүстэй ажиллах, хамтрагч нартайгаа ажиллах, хүмүүсийг авч яваад удирдах авч явах.
Нэгэн залуучууд өөрсдөө яа гэж байгаа хүмүүс хүн удирдна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Өөрийнхөө амьдралын учрыг олоогүй байгаа хүмүүс өөр хүмүүсийн амьдралын учрыг олох гэж оролдоно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хэцүү таалга. Энэ нь хамгийн том алдаа гэж бодож байна. Чиний саяны нэг айгуу сонирхолтой юм хэллээ. Product дээр компанийнхаа юу чухал дээр нь анхаарч чаддаг, гялгар дээр нь анхаардаггүй лээ. Хаанхийнхаа айгуу сайн гэж бодож байна чи яг улс хэлвэл. Яг product дээр үнэнгээс яг жинкнээс product дээр л анзаардаг гэвэл. Чисээ Америк гэсэн үг шүү. Герман. Үгүй. Биш үү? Үгүй сайн гэхдээ тоогоор тийм биш. Япон. Яс нэг нь. Нөгөөх нь Хятад. үгүй. Үгүй. Тийм байсан одоо тийм биш. Израиль. Бидний мэдэх олон ашигладаг юм дотор Израиль технологи явж идэг. Бид нэр тэр тухай сонсдгүй. Яг тэгвэл тэд нар яг чиний хэлж байгаа PMF дээр л анхаардаг. Америкууд гялгар. Амар гялгар. Бидний ер нь энэ муу сураад байгаа энэ муу зангууд ер нь бол их хүчтэй Америкаас шүү. Гэтэ та бидэнд аль нь хэрэгтэй гэж бодож байна? Аль нь хэрэгтэй. Аль. Яг тэр Япончуудыг би Япон стартапуудтай айгүйх ажилдаг. Супер инженер. Шүд ургуулж шít одоо. Төсөөлдөө. Тэгээ FDA авах хэрэгтэй байгаад. Насны эцэст бидний шүд унаад дахиж ургадаггүй одоо. Бид нэр тэгж тэгсэн чинь одоо тэд нэр ургуулаа эхэлчихлээ. Харааг буцаас сэргээж. Энэ байна, энэ технологи байна. Манай Абу Даби сая Нью-Йоркийн миний одоо ментор хийж байгаа, одоо энэ дээр болохоор ментор хийж байгаа үүсгэн байгуулагч бүсгүй. Хотоодны хорт тавдар зориулаад юм жижиг стикер хийсэн байна. Апрессор орлоо хорт тавдрын аваач наач. Targeted cancer treatment тогооц. Уусаад арилгана. Ийм бэ шүү дээ одоо. Вау. Яагаад бид нар сонсохгүй вэ? Бүтээгдэхүүн дээр л анхаарч байгаа болохоор. Тэгээд тэр хизээ нэгэн цагт гарч яг бадмаг шүмжилсэн юм та чи яг адилхан. Гэхдээ үнэхээр л тийм мундаг юм байгаа бол тэрнийхээ тухай яриач. Танилцуулаач. Харуулаач. Тэрийг мэддэггүй юм үргэлж юм. Япон үүсгэн байгуулагч хамгийн хэцүү юм тэр шин. Амар мундаг юмтай хүмүүс зарч мэддэггүй ярьж мэддэггүй. Гэтэ би надад монголчууд илүү одоо тэр продакт руугаа жоохон фокус. Одоо тэр та түрүүн хэлсэн аль нь хэрэгтэй гэдэг чинь нэг юм за нэг 50 ч юм уу 60 байх хэрэгтэй шүү дээ. Тэгмэд монголчууд ч баг 15-85 ч юм шиг те баг 20-80 30-70 юм шиг ярьж байгаа байхгүй. Тэгэд бол тэр амар чухал үе юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо тэр миндийн тэр яг тэр тайминг 60,000 хэрэглэгчийг аваад тэр үед нэг гоё продактыг байж чадсан бол тэр 60,000 үлтгэл гэсэн баг. Үгүй шүү. Үгүй юу. Продактанда биш байсан юм. Продактанда биш үү? Харин тий. Яг ингээд яг нэг бизнес модель харангуйч 10 юм байгаад байгаа шүү дээ. Тий. Тэрний нэг нь л продакт шүү дээ. Үнс нь. Тэгэнгუთ үлдсэн зөндөө юм байгаа байхгүй юу? Амар гой продактууд сурчилж чадаагүйгээс болоо хүсэн гаруудыг мэдэн шүү дээ. Амар гой продакт байсан мөртлөө хөрөнгө оруулалт авч чадахгүй байгаа, яваад байгаа гаруудыг чи мэдэн шүү дээ. Манай их сургуулиуд дээр байгаа оюуны өмчтэй зүүн юмнууд зөндөө байгаа шүү дээ. Муйстер, шүтестер. Зөндөө эрдэм шинжилгээний гой ажлууд байгаа. Тэд нэр яагаад гарч ирэхгүй байгаа. Яагаад бид нэр дахин чацрагнаа сонсоод байгаа. Яа. Окей. За одоо хоёулын подкастын төгсгөл рүү орж байна. Хоёул бараг 1 цаг ирчихлээ шүү дээ. Түүх бас л гой хурдан өнгөрлөө шүү дээ. Одоо таны цаашдын зорилго юу вэ? Одоо та ингээд тэр хүн хэлсэн шүү дээ. Амар олон юм хийгээд байгаа гэдэг. Тэгээ та миний мэдгүй яг бүтээмж яг яаж хамаардгийг бол мэдгүй. Гэхдээ ингээд ер нь миний харж байгаагаар бол хүн ингээд нэсгэх тусам бараг улмал хийдэг юм цөөрдөг юм шиг. Тэнгүүд одоо таны ер нь ирээдүйн 10 жил ихэр ч одоо та айтгаа баг би хөгшнөрөөгөө шууд орчиж шүү дээ. Чи айгүй ивтэхнэр намайг хөгшнийг л нэг хэд даргаад хэлчихлээ те. Гэтэ үнэ чам тэгж санагдах нь угаасаа ууч. Тийм л байх хэрэгтэй юм байлээ те. Тэгэнгүүт одоо таны ер нь цаашдын зорилго юу вэ? Би нөгөө дахиад нөгөө Ацтай хүн гэдэг рүүгээ оронгууд одоо миний хичээж байгаа зүйл 8 батх руугаа илүү хичээж байгаа. Тэгээ тэр утгаараа би юу хичээлж яах вэ гэхээр би одоо надад жоохон сонголт орж ирж байгаа миний амьдрал. Тэр сонголт нь юу юм гэхээр хиймээргүй байгаа юм хийхгүй байх боломж орж ирж байгаа. Хиймээр байгаа юмнуудаа л хиймээр. Одоо би өөрийнхөө амьдралыг өөрөө дизайнлаад юу болгож чадж байгаа юм гэхээр миний хийж байгаа юм бол надад сэтгэл ханамжийг өгч чаддаг, жинхэнэ импакт үүсгэж чаддаг, төрүүлж байгаа хоосон биш бодит юмыг үүсгэж чаддаг тийм юм хийнэ гэж бодож байна. Би өөрийгөө хөгжүүлсэн хэвээрээ би чиний подкастыг үзэж байгаа та хэд 40 гэдэг амар одоохондоо тийг санагдчих. Тийг санагдж байгааг би өөртөө тийш очиж үнэхээр ойлгож байна. Мэдэж байна. Яг тийг санагддаг юм. Гэхдээ тэр үед очихоор нь тэгэл яг л одоо ингээ ахнаар дээр үед ярьдаг байсан юм би ярих гэдэг шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр 40 дээр
Тэгээ ялангуяа эрэгтэй хүн биологийн талаас ч гэсэн бид нар яг жинкнээсээ оптимал түвшин рүү ойртдог юм байлээ. Нийгэм ч гэсэн өөр хүлээж авдаг юм чамайг. Тэнгүүд одоо тэгэл энэ өстө жинхэнэ клишэ өгүүлбэрийг би хэлэх гэж байна. Би одоо л хэлж байна. Гэхдээ яг үнэнгээсээ шүү. Би яг одоо л хэлж байгаа. Энэ удаа өмнө би тэгж хэлж яснаас энэ удаа ялгаа нь юу юм гэсэн чи би одоо л яг жинкнээс өөрийнхөө хүсэж байгаа юм таньсан. Тэгээ тэрийг л хийж эхлэх гэж. Та юу нэм эрхчлөөтэй юм шиг филинг авдаг уу? Авдаг. Ер нь одоо авчлаа гоё тийм. Үнэхээр амар эрхчлөөтэй. Тэгээ би өөрийгөө азтай гэж нэлээд байгаа. Үгүй хоёлаа одоо харал та тий. Миний бүтэн цагийн ажил Америкт. Би гэрээ сая сарын өмнө Лондоноос Бангкок руу нүүлгчлээ. Би Монголд ажил хиймээр байгаа болохоор нисэд хүрээд ирлээ. Би дараа 7 хоногт Монгол кампаа явуулж байна. Тэрний дараа 7 хоногт манай эхнэр ирээ, манай нэг найзууд ирээд бид нар term experience гэх Монгол аялах гэж байна. Тэрний дараа би буцаж явна. Тэгснээ би энэ болгоныг би сонгож хийх эрх чөлөө одоо надад бий байгаа. Тий. Гэхдээ та тийх үеэс Америкт ажиллаа хийх хэлгүй дээ тий. Би одоо ингээд одоо илээ энэний дараа би голоор нэг цаг Америкт ажиллаа хийн шүү дээ. Тий. Тэр хийх юм зөндөө байна. Түрүүн би танд нэг стартапын тухайд ер нь таны буруу хийж ирсэн зүйл юу вэ гэж асуусан. Одоо таны хувьд яг өөрийн хувийн хувьд ер нь өмнөх хугацаанд хийж ирсэн буруу зүйл юу вэ? Дахиад баах юмнууд байгаа. Тэр таны гол core зүйлийг хэлвэл. Би одоо таних ингээд за ер нь ихэнх хүмүүсээс энэ асуултыг асуухаараа эрүүл мэндийн орхисон гэж ярьдаг. Тэнгүүд таних тэр талаар баг эсрэгээр байгаа. Тэнгүүд өөр юу хийж болох гэхээр сонирхолтой байна. Тэ би юу яасан баг хэрвээ зүгээр өнөөдөр би надад амьдралд юу байсан бол гэж харах юм бол би яахаргүй санхүүгийн байдлаа өнөөдрийнхөөс хамаагүй өндөр түвшинд байж болох байсан баг. Тэгээ би тэрийг 8 алтсан. Би харамсахгүй байна. Гэхдээ хэрвээ ухах юм бол тэр гарч иж бол. Монгол зөндөө юм хийж болно шүү дээ. Тий. Янзаар. Би тэрэн дээр яасан. Гэхдээ айгу нөгөө талаар энэ одоо бас миний бахархал болсон л доо. Өөрийгөө авч үлдсэн гэдэг. За төгсгөлн би зүгээр танаас хувийн шин чанартай зүгээр надад хэрэгтэй advice яг зөвлөгөө тааг өгч чадах байх гэж бодож байна. Та түрүү хэлсэн шүү дээ хүн менеж хийх нь хамгийн хэцүү ажиллаа гэдэг. Тэгмээд яг би энэ дээр нэг юм Steve Jobs-ны бичлэг үзсэн байхгүй. Та яаж энэ олон хүмүүсийг менеж хийж ийн амар хэцүү юм шүү гэдгсэн чинь мань хүн би менеж хийх шаардлагагүй хүмүүсийг ажилд авдаг гэд. Тэнгүүд таны тэр нөгөө нэг яриад байгаа бүх менеж хийх проблем чинь алга болчих юм шүү үгүй юу? Тэгэхээр тэр хүмүүсийг олох хэцүү л байна. Гэхдээ надад бол яг team төвшний хүмүүснийг team mid manager ч юм уу team төвшний хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд тэрийг олох нь гайгүй юм санагдаад байна юм. Танд Монголд тэр хэцүү юу? Би ч асууж байгаа. Асуудал шийдэж чадах уу? Чи хэдэн удаа team үү өсөж авч чадчихсан бэ? Гайгүй л санагдаад байна. За 10-аас хэдэн вэ? За 10-аас 6 юу? Тий. Тэгээд яг ингээд авцсан чинь ингээ хийгээ үтсэн чи яг үнэхээр менежлэх хэрэггүй байна уу? Яа, эхэндээ нэг жоохон ойлголцсон. Тэрнээс цааш гайгүй санагдаад байгаа юм надаа. Гайгүй санагдаад байгаа юм уу? Тий. Гэтэ яг шударгаар ярил ямар байна? Чиний input хэрэг хэрэгтэй байна. Success. Тий. Наадах чинь бодит үнэн нөхгүй юу? Тэгтээ би инглигээд амар Steve Jobs худлаа ярьж буруу ярьж байна гэж байгаа юм биш шүү дээ. Миний менежментээр ойлгож авсан юм энэ юм байлаа. Хамгийн зөв менежер болно гэдэг бол чиний хамгийн зөв менежер хувилбар болох юм байна. Тэрийг мэдэх нэг арга нь хүмүүсийн аргыг зээлж үзэх. Чи Jobs-ийн аргыг зээлэх гэдэг шүү дээ. Тий. Үз. Оролт. Чамд тохирох юм байгаа, тохирохгүй юм байгаа. Таатаасаа ингэж хэллээ тий. Хамгийн зөв менежер байх нь би өөрийнхөө менежер. Үгүй. Чи өөрийнхөө хамгийн зөв менежер байх хувилбар. Чи яадгийн менеж хийдгүү менежер юм уу? Чи хүмүүстэй зүрхээрээ орж гэр бүлийнх нь асуудлыг ярьдаг менежер юм уу, ярьдгүү менежер юм уу? Чи зайгаа барьдаг менежер юм уу, голд нь ордог менежер юм уу? Чи хүмүүсийг өөрөөр нь асуудлыг шийдвэрлэх гэж оролдог хүн юм уу, загинж хурдан юу хариултыг нь олуулах гэж хичээл. Тэрийг яаж мэдэх вэ өөрийгөө? Одоо жишээл ингээ надад аль аль нь л болох гэдэг юм санагддаг байхгүй юу? Тэнгүүд зарим нэгийн туршгаа болохгүй, нөгөөний туршгаараас болохгүй. Дуршиж л болох уу та тэгж болсон. Тэгээ би дуусаг байгаа ш. Хайгаалах, дахиад өөрчлөөлөх. Окей. За ингээд урилга хүлээж авч ирсэнд баярлалаа ах. Би танаас юу асууя гэсэн бүх юм асуучлаа. Тэгээд агууч бас хэрэгтэй
гол хариултуудаас олж авлаа гэж бодож байна. Тэгээ би ер нь энэ подкастаараа бас ингээд яг ингээд надад яг үнэн ингээд honest ингээд байгаа. Тэгээд бас хүмүүс ч гэсэн ер нь тэр санаа бодлон ч гэсэн төрцөн байгаад байгаа гэж бодсон зүйлсээр л асуух хичээгээд байгаа. Тэгээд бас Баяр ахыг бас подкастт оруулгаа. Баяр ах бас ирээч. Та Баяр ах хэлээ. Баяраа ирээч. Баяр ах бас наг эхэлж явах тас за хүн үзэхгүй штэ энтер метр гэлтэй гэсэн. Одоо хүн үздэг болсныхоо дараа invite явуулчихна. Өөрөөр хэлбэл нөхцлөө хилцсэн юм байна шүү дээ. Одоо нөхцөл нь бүрдсэн юм чинь тий. Тэгээ Баяр ахыг бас ороод над бас асуух асуултууд ер нь зөндөл байгаа даа. Тэгээд ингэж яг ок ах шиг ингээд clear болгочлаагүй амархаа. Ок ах ч гэсэн айгүй honest хариуллаа. Тэр чутгаараа яриа бас миний санснаас хамаагүй гоё болж өнгөрлөө гэж бодож байна. За тэгээд урилга хийж оролцсонд баярлалаа. Намайг өрсөнд баярлалаа. Яриа надад айгүй таалагдлаа. Хоёлаа бас яг жинхэнэ яриа тий. Хүн нэг зүрхээрээ ингээ ярихаар нэг чиний яг мэдэрж байгаа мэдрэмжийг авч чадж байгаа байхгүй тий. Яг энэ ч гэсэн надад байсан айгүй гоё байлаа. Ойрд бас ингэж өөрийнхөө энэ одоо чи сая надад баг коуч хийсэн шүү дээ. Чи тэргээ мэдгүй. Тий. Коуч яг энэ байхгүй юу? Чи миний амьдралыг ингээ хийдэд талаас нь хатгаж үзээд миний юм ингээд чи надад буцаагаад миний далд тархинд байгаа мэдээллийг миний өмнө ингээ гаргаж сонсуулж байгаа байхгүй. Тэнгууд одоо би энийг ажигсан. Нэрэ түрүү надаас ийм асуусан. Энэ нэр би ингээ хариулсан. Энэ ингээд ингэж. Тэгэхээр айгу гоё байлаа. Баярлалаа. Коучинг хийж гисэн. Одоо магадгүй саяны асуултууд ер нь яг танд далдаар ч юм уу те медиагаас гадуур ч юм уу хүмүүс асуудаг л байсан баг. Тэгээд ер нь тэ таныг яг энэ талаар ингээ өмнө бас яг ярьж ирсэн үгүй их бас байхгүй юм шиг санагдаад байгаа. Тэгэл би ойлгох ингэж тэр талаар мэдхийг хүсэж л асуулаа. Тийм тэгээд би нөгөө өөр подкастер нэх ордгоо штэ. Тэгээд оруулсан баярлаа. Тэгээд яадаг миний сувг дээр бол би энийг үйлчлээ. Гэхдээ тэгэл сонсохгүй тэгээд. За тэгээд би description хэсгээр ок ахтай холбоотой бүх бизнесүүд тэгээд одоо хийж байгаа Play Academy талаар бас мэдээллүүдийг нь оруулж. Тэгээд та бүхэн тэндээс мэдээлэл авах боломжтой шүү. Тэгээд ок ахын бас YouTube channel руу ороод бас юу ярьдаг. Энтрийг нь бас нэлээд сайн мэдээлэл аваа гэж хүсэж байна. Thanks guys.